За бүгдийн амгалан айлтгая. За дангаа Убали Перунгуа бид нар Умаавын лүг эхэлсэн Умаар Анжидвын ёсонд явж байгаа тийм ээ. За тэгэхээр урд өдөр юу ярьсан бэ гэхээр бид нар чинь Умаар Анжидвын ёсонд Додо Гондилжийн утгаг одоо яаж номлосон юм бэ гэдэг Умаар Анжидвын ёсонд бол үзэж байгаа. За өчигдөр бол ранлаг бол юу гэж байгаа вэ гэхээр Ширүүн Нямбу тэргүүтээ зарим судар болвол сүг мэд даа мэд ди мэд ро мэд тэргүүтээ ингэж айлцсан нь бол гагжаалаа дондомжийн чадвар жарлаагүй тийм ээ ингэж үзүүлж байгаамаа ширчин бум дотор байгаа сүг мэд тэргүүт нь бол гагжаалаа дондомжийн чадвар жарлж үзүүлсэн юм гэж байгаа тийм ээ. За тэгэхээр бол га барва хорлоо барва бол хоёрдугаар номын хүрд бол яах вэ гэхээр дотор нь одоо шүн зүгнэ гэдэг байгаа тийм ээ. Энэ шүн нь бол одоо гагжаалаа дондомжийн чадвар жарлсан юм Энэ нь бол жарлаагүй маа гих тэргүүтэнгээр ерөнхийд нь нийтэд нь бол одоо дандангийн доо гэж хэлэх юм уу. Нийтэд нь эндингийн доо гэх тийм юм бол байхгүй. Дотор нь бол ялгаж салгаж энэ хэсэг нь дандан, энэ хэсэг нь эндэн гэж ингэж үзнэ гэж ингэж ийм маягаар бол аранлаг тайлбарлаад яваа. За тэгсэн хажиг бол арай өөр бодолтой байгаа тийм ээ. За тэгэхээр иймэрхүү юм яриа зогссон. За тэгээ өргөжлүүлээд уншия тийм ээ. За ян хонарэ хорлоо тамаас хорлоо барвын гомбоо дэлцүүл чэжи жиги шадвада мэтэ бартаал гэж. За хажиг ярьж байна тийм ээ. Хорлоо тамаа буюу одоо сүлийн одоо хүр дээр болвол хоёрдугаар номын хүрдэнд айлцсан утгыг бол одоо ингэж тайлбарлана гэж одоо аранлаг таны ярьж байгаа ч юм бол таарахгүй байна. Хорлоо тамаас Сэмзамбын додва даржин цанид сүмжийн намшиг дэмби чирдэ гэж. Хорлоо тамаагаар бол Сэмзамбын додва дар гэж тийм ээ. Сэмзамбын одоо хүлээн зөвшөөрдөг, хайлгандаг цанид сүмжийн намшиг бол үзүүлж байгаамаа. Яагаад үг гэхээр хорлоо тамаас Сэмзамбын додва даржин цанид сүмжийн намшиг ойдон замдуужид бадан гэж. Ойдон замдуужид бадан. Сэмзамбын одоо хүлээн зөвшөөрдөг тэр цанид сүмийг бол бодиттой шууд үзүүлсэн төдий юм гэж. Гол нь юу үзүүлж байгаа гэхээр Умаавын додва даржин цанид сүмжийн намшиг шүгдэн данжаан зоврж идвэж гэж. Далд үзүүлж байгаа гол үзүүлсэн зүйл нь бол Умаавын хүлээн зөвшөөрдөг тэр дагуу цанид сүмийн намшиг бол үзүүлсэн юм гэж тийм. Имбичэрд данжоолэ гэж. За Даниэл Игшид Нямбугаас иш татчихээн тийм ээ хажиг. Чаа чэнэ доёй дондоо жогоо гэж. За энэ Даниэл Игшид Нямбун ийм үг байгаа. Чаа чэнэ гэдэг нь хувь хэсгийг одоо ингээд ялгаад энэ хэсэг нь ийм юм, энэ хэсэг нь ийм юм гэсэн маягаар ингээд дотор нь ингээд судрыг бол ингээд дотор нь утгаар нь бол ингээд ялгаад ингэж үзүүлсэн юм гэж. Тэгэхээр энүүгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр Даниэл Игшид Нямбуга чаа чэнэ доёй дондоо жогоо гэж хэмээн зарлигласан эн чинь бол энд нь бол Сэмзамбын хэсгийг үзүүлж байгаа юм. Гол нь бол Умаавын хэсгийг бол ингэж үзүүлж байгаа юм. Ингэж ялгаж судрын утгыг бол ингэж талбиж байгаамаа гэсэн ийм маягаар ойлгоод за тэгээд энэ чаа чэнэ доёй дондоо жогоо гэдэг энэ үгийг бол иш татаад хажиг өөрийгөө батлах гэж оролдож байгаа. Жишээс нь хэмээн зарлигласан бол химээвэс мачвдэ гэж. Чаваа мажва хэдийгээр ингэж айлцсан байлаа гэд одоо таны дээр хэлсэн шиг Сэмзамбын додва даржин цанид сүмжийн намшиг бол ойдон замдуу үзүүлсэн гээд Умаавын додва даржин цанид сүмжийн намшиг бол шүгдэн данжаан зоврж яана жидва ийм гэдэг ч юм бол байх албагүй юм гэж үзүүлээгүй юм гэсэн санаа тийм ээ. За юу гэж нэхэр доожигийн жожола нийсү жидва чаа чэнэ жогвын дондуу жидва гомбо маян бийж гэж. За тэгэхээр нэг судрын үзүүлж байгаа тэр өгүүлэгдэхүүн үзүүлж байгаа зүйлийг бол хоёр хэсэгт ингэж ялгаж тавьж байгаа ийм бол утга биш юм биш юм тийм ээ. Нэг одоо судрын утгыг энэ нь ингэсэн үг, энийг ингэсэн үг гэсэн маягаар хоёр өөр маягаар тайлбарлаж байгаа
ийм утга бол биш юм аа. Тэр Даниэл гişүдний бууд гарсан чаачэна доёй дондууж байгаа гэж чинь тэгсэн үг биш ээ. Юу гэсэн үг вэ гэхээр Маян бишртэй Сэмзэмбийн додоо даржин цанид сүмжийн намшиг дөмбийн гондил ланшиг жен дүгүү годвоо согжийн доцогдон. За Сэмзэмбаануудын хүлээн зөвшөөрдөг тэр цанид сүмжийн намшиг бол үзүүлсэн додоо гондил гэж ном байгаа тийм ээ. За Пагва лангар шигвийн доо гэж байгаа. Жан дүгүү годвийн доо гэж байгаа. Тэдгээр одоо судрын үг хийгээд Умаавын додоо даржин цанид сүмжийн намшиг дөмбийн хорлоо тамаан доо нига ёдва гэж. Доо нига ёдва чаачэна доёй дондуу жогын дон имби чирдээ гэж. За Даниэл гişүдний бууд байгаа үг чинь бол ингэсэн үг ээ тийм ээ. Додоо гондол лангар шигва жан дүгүүгүүдийн доо тэргүүт нь бол Сэмзэмбийн хүлээн зөвшөөрдөг. Сэмзэмбийн үзэл онолтод одоо таарах ийм судар юм аа гэж. Хорлоо тамын доо бол юу хөө Умаавын додоо даржин цанид сүмжийн намшиг үзүүлсэн ийм хоёр ингэж хоёр ялгаж байгаа юм аа гэж тийм ээ. Доёй дондууж байгаа. Дон имбичэрдэ данжол галдаа налжирч одоовын цанид сүмжийн жоглог доодын дом маянна гангийн дом мембер шэддам нямна гэж. За Даниэл гişүдний бууд аранлаг бол Даниэл гişүдний бууд иш татчихээн тийм ээ. Галдаа налжирч одоовын цанид сүмжийн намшиг доодын дом маянна гангийн дом мембер шэддам нямна гэж тийм ээ. За Сэмзэмбийн цанид сүмжийн намшиг энэ судрын утга биш юм болвол өөр юуны ч одоо утга биш ээ. Гэх юм бол Умаа нангаал гондолдон ланшигдэн жан дүгүү годоосоглоо чирул гагна Сэмзэмжийн лүксүүдийн гав шэн шигдүү Сэмла раншин магагваны чö тамжид раншин медвар жигчэрдүү дог минува римжи дигова намжин самбатан түмбэр дэмба яно шэ сүмбэс гэж. За саяны дээр гарсан утга тийм ээ. Умаа нангаал гондол ланшиг жен дүгүү годоо тэргүүт нь чирул гагна гэж байгаа. Чэдун гагалсан. Чэдун хүлээн зөвшөөр чэдун үгүйсгээд Сэмзэмжийн лүксүүдийн гав шэн гашигдүү Сэмла раншин магагбаны гэж байгаа. Сэмжээ раншин магагбаны чö тамжид араншин медор жигчэрдүү дог минува чö тамжид одоо юу гэх юм Сэмзэмжийн лүксүүдийн гав шэн гашигдүү Сэмла раншин магагбаны чö тамжид араншин медор буюу чö тамжид араншин жис мадува жигчэрдүү дог минува гэдгийг римжи дигова намжин самбатан түмбэр дэмба яно гэж. Тэгэхээр энэ дээр өгүүлсэн за Умаа нангаад юу гэж байгаа гэхээр додоо гондол ланшиг жин дүгүү годоо тэргүүт нь бол яг Сэмзэмбийн додоодаар Сэмзэмбийн хүлээн зөвшөөрдөг тэр үзэл онолыг бол үзүүлсэн юм аа. Тэр нь юу гэхээр чирул гагна Сэмзэмбийн лүксүү гав шин гашигдөө Сэмла раншин магагва. Нэгдүгээрт, хоёрдугаарт чö тамжаа раншин медва гэдгийг бол нэгэн зэрэг доголж чадахгүй тийм ээ. Тэр байдлыг бол ингээд аажмаар ингээд хөтөлж үзүүлэх хэрэгтэй нугуудын одоо санаа луга цохилдуулан үзүүлсэн юм а гэж Сэмзэмбаг л хэлж байгаа шүү дээ тийм ээ. Шээ сүмбис доо дэдэглээ жигчэрдүү чö тамжаа раншин медур дог нүвийн дүлжаала шадваадан амааныга ёдвис чаачэна доёй дондуу жогоо гэж. За тэгэхээр юу гэсэн үг гэхээр дээр одоо судруудад бол чö тамжид араншин медур дог нүвийн дүлжаа. Чö тамжид араншин медур дог нүвийн дүлжаала шадваадан амааныга ёдвис гэдэг нь амаа гэдэг нь Сэмзэмбаг хэлж байгаа тийм учраас чаачэна одоо ингэсэндөө ингээр хэлэх юм бол энэ нь Умаар анжидвийн одоо тийм ээ додваа даржийн цанид сүмжээ нам шиг. Энэ нь бол Сэмзэмбийн додваа даржийн цанид сүмжээ нам шиг ингэж судруудыг хооронд нь ялгаж өгч байгаа. Нэг судар дээр нэг судрын утгыг Сэмзэмбад ингэж Аранжидваад ингэж гэсэн маягаар биш. Энэ судар бол Сэмзэмбагийн. Энэ нь бол Умаар анжидвийн хоёр өөр судруудыг ингэж ялгаж утгуудыг ингэж ялгаж чаачэна доёй дондууж байгаа хэмээн зарласан гэж. Дэдэр маянна.
За энэ бол ингээд юуны үг шүү дээ, тий. Дангал гişүдний бүгийн үг шүү дээ энэ хүртэл. Дэдэр маяг хэрвээ тийм биш бол данжуул галдэ налжир жодвавын цанид сүмжийн жоглог доодын дом маянна химэн доглон дэдэр задваадан гэж. За хэрвээ Сэмзэмбийн цанид сүмжийн нам шиг тийм үү? Сэмзэмбийн хүлээн зөвшөөрдөгөөр цанид сүмжийн нам шиг тавьж байгаа нь энэ судрын утга биш юм болов гэдэг үг байгаа чинь ийм ингэж асуулга тавьж тийм ээ ингэж одоо бидний бодолд ийм асуулга төрүүлж байгаа тийм ээ доглон дэдар задваадан гэдэг нь тийм ээ ингэж бодох юм гаргаж ирж байгаа. Додоо гондол цанид сүмбийн дон налжир жодоодаги жидар дэлба. Додоо гондолд бол цанид сүмбийн дон налжир жодоодагис жидар дэлба. Доён дом мембер умын домдуу дэлбийн ламсрал дийний лигдэн жижис чэва шивдүний уман амгаалаа шатдэ гэж. Уман амгаалаа шатдэ гэдэг. За энэ юу гэсэн үг вэхээр додоо гондолд айлтсан цанид сүмжийн нам шиг бол налжир жодоо ямар мэд тайлбарлаж байгаа тэр бол яг жинхэнэ судрын утга нь бишээ гэдгийг бишээ гэж тийм ээ. Тэгээд яаж тайлбарлах ёстой юм бэ гэхээр умын төв үзлийн утганд тайлбарлсан энэ ёсыг бол лигдэн жид ловн лигдэн жид бээр тийм ээ. Умаар анжидын шиндаа сурлж ловн лигдэн жид бээр машид ингээд наривчлан бол умаа наваа гэдэг номондоо бол номонсон байна гэж. Умаа наваалаа шат. Цүл нийжин гэж. Цүл нийжин гэдэг нь юу гэсэн үг гэхээр хоёр ёс гэсэн үг шүү дээ. Энэ юу хэлж байгаа гэхээр умаавадан Сэмзэмба хоёрыг хэлж байгаа. Умаар анжидва умаа Сэмзэмба умаа гэнэ. Умаар анжидва Сэмзэмба хоёрыг хэлж байгаа. Энэ хоёрын ёс тийм үү? Тэр умаар анжидва Сэмзэмба нийжин доо дэлцүүл гэсэн санаа шүү. Тэгэхээр энэ цүл нийжин гэдэг нь бол умаар анжидва Сэмзэмба хоёрыг хэлж байгаа. Тэр хоёрын судрын утгыг тайлбарлах ёсыг наривчлан мэдээд Шинда Чамбу намжийн гэдэг тийм ээ. Тэрэгний журам гаргагчийн нугуудын иргэвийн намжурдан гэдэг нь тийм ээ. Иргэвийн намжур гэдэг нь юу гэж орчуулах юм? Тэр учир шалтгаанаар нотолж үзүүлж байгаа логик тэр логик дарааллын дагуу тайлбарлаж байгаа учир шалтгааны үүднээс үзүүлж байгаа энэ байдал намжур хийгээд сүмрүв дэлцүүл думаа шиг намжурдан сүмрүв дэлцүүл думаа шиг шээсо тэгэхээр эрхэм зарил буюу бурхны зарилгийг тайлбарлах ёсыг бол олонтоо тийм ээ олон тийм тайлбарлах олон ёсыг бол үүнээс бол хараад мэдэх болоо хэмээн зарилгасан нь бол таарахгүй болох юм уу гэж битээ бартаал. Сэмзэмбийн додоод оржин цанид сүмжийн нам шиг хорлоо тамаа доодын гомбо им бичэрдэ дээдийн дандун им бичэрдэ хорлоо тамаас дээн ойсуудын бичэр дагха таныхаар бол дагха. Оноо Сэмзэмбийн додоод оржин цанид сүмжийн нам шиг дөмбийн гондол согжийн доцог жидар ёдва ин шана шин дуян ёддэ гэж. За тэгвэл тэгэхээр харилцаа яриа ямар шүү юм болоод байна гэхээр хажиг таны хэлж байгаа шиг биш юм аа. Тийм ээ хажиг таны хэлж байгаа шиг биш юм аа. Хорлоо тамаа бол Сэмзэмбийн додоод оржин цанид сүмжийн нам шиг үзүүлсэн гэд хажиг тэгээд байгаа шүү дээ. Яагад гэвэл юу хорлоо тамаагаар бол Сэмзэмбийн додоод оржин цанид сүмжийн нам шиг бол ёс төдий гэх шиг те ингээ манай хар яриагаар ёс төдий үзүүлээд гол үзүүлж байгаа нь умаавын додоод оржин цанид сүмжийн нам шиг бол бүр ингээ голж үзүүлсэн юм а гэж ингэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бол
Аранлаг бол тийм бишээ. Наадах чинь бол юу гэж байгаа юм гэхээр энэ нь Сэмзанбагийн, энэ нь Умар Анжидогийн ингэж ялгаж өгч байгаамаа. Ялгаж өгч байгаамаа гэж. За тэгэхээр хажиг одоо асууж байгаа эргүүлээд. За тэгвэл яг Сэмзанбын одоо хүлээн зөвшөөрж тэр цанид сүмжийн намшигыг үзүүлсэн Додой гондлын тэр үг нь яг аль юм бэ гэж. Одоо энэ Умар Анжидо Сэмзанба хоёр ярилцаад байна шүү дээ, тийм ээ. Умар Анжидо Сэмзанба хоёр ярилцаад тэгвэл одоо энэ чинь Сэмзанбын одоо нөгөө үзэл онолыг үзүүлсэн бурхны одоо тэр сургаал зарлиг одоо тэр үг нь яг Додой гондол аль нь юм бэ гэж. Тийм юм байгаа мó гэж асуухлаар шин дүйн явдаа гэж. Тэр бол одоо бүр байхын цагуур байгаамаа гэж. Сэмзанбын даваа домбын гондол сүгжийн доцог Ёвичэрдэн. Сэмзанбын даваа домбын юмжийн доцог гэж Ёвичэр гэж. За Додой гондлын үг байхаар үл барам Сэмзанбын одоо үзэл онолыг үзүүлсэн юмжийн одоо тийм ээ юм судрын үг ч гэсэн бас байгаамаа гэж. Чима дүвдээ гэж те. За юмжийн доцогжийн явартал сүгний сава маян права маян гэж. Сүг бол тийм ээ дүрс гэдэг нь бол гүнзгий биш, нарийн биш гих тэргүүтнэр бол гаргасан юм аа. Энэ сүгний сава маян, права маян химээх тэргүүтэн гэхээр өшөө бас өөр одоо үгнүүд байх нь байна шүү дээ, судрын үгнүүд. Сэмзанбын үзэл онолыг үзүүлсэн. Тэгэхээр эднэр бол Сэмзанбын давааг, Сэмзанбын дүмтамаравын даваа гэдэг бол бурхнаас одоо уг гарвалтай юм а гэдгийг одоо үзүүлж байгаа. Тэнд үзүүлсэн энэ үгнүүд нь бол энэ юм а гэж тийм ээ. Тэгэхээр сүг гэдэг бол тийм гүнзгий биш, нарийн биш гэдэг цаанаа нь юу вэ гэхээр гол нь бол сэтгэл рүү аваачих гээд тахгүй юу тий. Сүг дээр биш, сэтгэл. Тэгэхээр нөгөө Сэмзанбын өөрийнх нь үзэл чинь бүх юм бол сэтгэлээс үүдэлтэй гэдэг. Сэтгэлээс илүү гарах юм байхгүй. Бүгд бол сэтгэлээс хамааралтай гэдэг энэ утгыг гаргаж штэ тийм ээ. Сүгний сава май, гүнзгий биш. Права май. За энэ сава энтер гэдэг чинь бол сава маян гэдэг чинь бол гүнзгий гэдэг чинь бол цааналтаа бодит байдал үзүүлж байгаа чухал үг штэ тийм ээ. Савжин жачэ гүн савадан жачава гэдэг байгаа штэ. Савжин жачэ гүн гүндүү самбаа моцордог гүнаа орлоо шинцолоо гэд бид нар уншдаг штэ тий. Тэг савадан жачав лам тэргүүтнийг үзүүлж байгаа. За тэр сүгний сава маян права маян. За тэрийг бол энэ намдал дээр маш нарийн ингэж шинжилсэн байгаа штэ тийм ээ. Сүгний сава маян права маян гэдэг нь бол Сэмзанбын даваа үзүүлсэн, Сэмзанбын үзэл онолыг үзүүлсэн юм судрын бол үг юм аа гэж. За химээх тэргүүтээ бол байгаа гэж. Ян хоноор барчин намшидлаа гондоллаа цанид сүмла арангийн цанижис дүм мадов сосор чэнэ сүмбийн доо цанидла дэмгүнжийн дор шадва мэтэ бартаа л гэж. За одоо Умар Анжидо ёсонд ярьж байгааг андуурчлахгүй шүү. Бид нар чинь Сэмзанбын ёсонд маш урт удаан ярьсан учраас одоо нөгөө тэрнтэйгээ холиод байж удахгүй одоо Умар Анжидо ёсонд ярьж байгаа тийм ээ. За Додой гондолд бол цанид сүмжийн намшигыг бол үзүүлсэн. Цанид сүмла аль нь арангийн цанижис дүүвэн аль нь арангийн цанижис мадуу юм бэ гэдгийг бол тус тусд нь ялгаад ингээд үзүүлсэн байна. За тэр судрыг бол тэр хэсгийг бол цанидла тийм ээ цанид сүмла дэмгүнжийн доо гэж одоо хэлэх чинь бол таарахгүй маа буруу юм аа гэж. Дэмгүнжийн доо гэдэг нь өмнө нэг бас нэг хэсэг гараад өнгөрсөн тийм дэмгүн гэж. Дэмгүн гэдэг нь бол одоо ийм тойруугаар ингэж айлтгах. За энэ одоо ёстой яг үг нь юу гэж байгаа нь бол би мэдэхгүй байна. Дэмгүн гэдэг үг бол одоо юу гэж орчуулмаар юм. За утга нь бол тийм шүү. За утгыг бол нэг тойруугаар гэсэн маягаар одоо манайхан нэг юм ингээ ярихдаа тойруугаар ярих гэж байдаг шүү дээ. Шууд хэлчихгүй. Одоо муу мэдээг энэ төр нэгэндээ дуулгахдаа шууд хэлэх юм бол одоо сэтгэл нь их хямрамж гэдэг юм уу. Тийм учраас тойруугаар энэ төр хэлэх энэ төр гэж ярьдаг шүү дээ. Тийм маягийн нөгөө тойруугаар ингэж. Тэгэхээр Додой гондол дотор байгаа цанид сүмжийн нам шиг арангийн цанижис дүм мадууа гэдгийг тус тусд нь ялгаж айлцсан тэр судар бол дэмгүнжийн доо гэж те тойруугаар ингэж айлж байгаа. Тойруугаар үзүүлсэн ийм судар юм а гэж хэлгээд байгаа. Гэхдээ яг дандан гэж хэлж бас чадахгүй байна. Данданжийн доо гэхгүй.
Дандан гэдэг чинь бол утгыг өөр маягаар тайлбарлаж байгааг тийм ээ одоо дүрс байхгүй гэдэг чинь бол шууд үгээр нь хүлээж авч болохгүй ийм сургаал шүү дээ тийм ээ. Дүрс улаан цагаан нүдэн дээр байж байгаа юмыг бол яаж дүрс байхгүй гэж болох вэ тийм ээ. Тэгэхээр энийг бол дүрс байхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Сүг дон дамбар мэд гэсэн үг юм аа гэдэг. Умаар амжид юу ясанд бол ингэ тайлбарлаад байгаа шүү дээ тийм ээ. Гагжаалаа дондомжийн чадвар бол ингээд жарлж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр утгыг нь бол өөр юм тайлбарж. Энийг бол дандамжийн доо гэдэг. А одоо энэ дямгун гэдэг болохоор утгыг нь өөр зүйлээр тайлбарлах биш. Зүгээр утгаа үзүүлэхдээ тойруугаар үзүүлсэн гэж. Тойруугаар үзүүлсэн. Шууд үзүүлээгүй. Шууд үзүүлсэн. Шууд үзүүлээд тэр дагуу нь хүлээн зөвшөөрч болохоор бол эндүнжийн доо гэдэг байгаа тийм ээ. А тэгж болохгүйгээр өөр утганд тайлбарлах ёстойг нь дандамжийн доо гэдэг. Одоо энэ дямгунжийн доо бол саяны дээр хэлсэн хоёр аль нь ч биш. Тойруугаар үзүүлсэн. Ийм судар юм а гэж ингэж номонх нь бол таарахгүй гэж. Таарахгүй. Хорлоо тамаа эндүнжийн дор чэд додвичэр шэнаа гэж. Тэгэхээр умаар амжид юусанд аранлаг бол энийг дямгунжийн доо гэж хэлж байгаа. Аранлаг хажиг болохоор эн чинь болохгүй байна. Энэ дямгунжийн доо гэж хэлэхгүй. Яагаад гэвэл хорлоо тамааг эндүнжийн доо гэд та өөрөө хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ гэхээр аранлаг юу гэж юм гэхээр чаа мажваа. Хорлоо тамаа эндүнжийн доо мөнч гэсэн тийм ээ. Додоо гондола цани сумда арангийн цани жис дүм мадуу гэдэг сосор чэнэ сүмбийн доо цанидлаа дямгунжийн доо маян би мачиг гэж хэлдэг. Маян би мачиг гэж ийм гэсэн үг үстэй. Метеортал метева мачиг гэсэн үг шүү дээ. Метева мачиг гэдэг чинь тадвайн гэсэн үг шүү дээ. Табайн тадвайн гэдэг чинь дямгунгийн доо ийм ба хайлгинж байгаа үстэй. Аранлаг. Одоо эндээс ингээ харахлаа тийм ээ. Тэгэхээр умаар амжидуу ясанд додоо гондола цани сүмжэнээс арангийн цани жис дүм мадуу сосор чэнэ салбын доо бол цанидлаа дямгунжийн доо юм аа. Цанидлаа дямгун тойруугаар хэлсэн. гэж. Мачивд намшидла дэдэр сумбаа бол танжирын дүмтаа шорва юм аа гэж. За энийг бол өмнө гарсан тийм ээ. Энэ Убале Перуангийн ихэн дээр гарсан тийм ээ. Бараг ихний хичээл дээр гарлаа, хоёр дахь хичээл дээр гарлаа гарсан шүү дээ тийм ээ. Танжирын дүмтаа шорва юм аа. Яг тэр үг нь бол юу вэ? Өчтөр бас ярьсан да тийм. Нөгөө юу шүү дээ тийм. Ранги цанид дуа магагжин нөгөө лен думар ранги цанижис дүүр газаллоо илүү тийм үг байгаа шүү дээ тийм ээ. Нүншээ шиглаа гэдэг байна шүү. Нүншээ шиглаа. Цөөхөн зарим зүйлээс нүншээ шиг мадуг гэсэн шүү дээ тийм. Цөөхөн хэсэг зүйлээс бусад тэгээ цөөхөн хідэн зүйл дээр бол дэмбэр дууа гэдгийг бол гаргалаагүй. Дэмбэр мадууа гэдгийг бол гаргалаагүй гэсэн шүү дээ. Дэмбэр мадууа юм ба гэсэн санаа. Ихэнхт нь бол одоо ихэнх зүйлийг бол олон удаа олонтоо дэмбэр дууа гэж үзүүлсэн юм аа гэ хорлоо дамбуу дээр ингэсэн юм аа гэдэг. Тэрийг бол одоо ингэ намшилаад эдэр сум танжирын дүмтаа шорва юм гэдэг. Танжирын дүмтаа шорва. За тэгэхээр танжирын дүмтаа шорва гэдэг чинь бол танжирын одоо үзэл онолын одоо ийм ам алдсан гэх шиг тийм ам алдсан ийм юм аа. За энийг бол гэхдээ одоо юун дээр бол маш сайхан тайлбарласан байгаа. Тэрийг та нар өөрснөө уншаарай. Лосол гажид нингийн норгууд дээр кенсур баймаа жанц ингээд лосол гажид нингийн норгуугийн 1-р дэвтэр дээр бол энийг маш сайхан тайлбарласан байгаа. Богдлам бол одоо юу гэдэг тэр дүмтаа шорва гэдэг чинь бол үнэхээр өөрийнх нь сэтгэл одоо тийм ээ ингээд танжирын дүмтаад бол булаагдсан. Одоо тэрэнд бол одоо маш их одоо сэтгэл нь татагдаж өдөр шөнөгүй одоо танжирын дүмтааны дагуу бодож санаж бясалгаж ингэж байдаг учраас ингээд одоо ам алдах юм аягийн гарсан юм а. Тэрнээс биш одоо номлол тийм ээ шадва талва биш юм а гэж байгаа шүү дээ. Номлол хитрэх гэх юм уу одоо гим гарсан ийм одоо андуурчин дүрсэн тийм бол биш ээ. Өөр нь ам алдах гэдэг шиг ийм болсон юм а гэж. За тэр тухайн яагаад ингэсэн бэ гэдэг нь бол маш сайхан тайлбарласан байна. За хажиг цанид сумла ранги цанижис дүв мадуу салур чэнэ дөмби ёндон жунажин шүвийн ливүн доцог ёдвала гона намшилла дэдэр сүн шээсэр гэж. За өөр нэг хажиг болохоор цанид сумла тийм ээ арангийн цанижис
өөрийн бэлэг чанараар бүтсэн бүтээгүй гэдгийг тодорхой болгож ялгаж үзүүлсэн Ёндон Жуна. За энэ Додо Гондлын нөгөө нэг юу штэ тий 6 дугаар бүлэг үсттэй. Ёндон Жунажийн лэвүү гэж цаний сүмжийн лэвүү байгаа. Цаний сүм дэмбийн лэвүү. За сая нөгөө нэг хэд хоногийн өмнө Ганжуурын лүн альж байгаа одоо юун дээр үдэс өмнө тэр энэ Додо Гондлын лүн уншсан биз дээ тий. За тэр суус улсууд бол энэ бүлийг бүтэн сонссон баг. Номоо харж ирсэн улсууд бол уншсан баг. Тэр Ёндон Жунажийн лэвүү бол цаний сүм дэмбийн лэвүү байгаа. За тэгэхээр тэр хэсэг дээр тийм ээ Додо Гондл бол өөрөө 10 бүлэгтэй 7 дугаарх нь Дондом Яндаг Багшуужийн лэвүү, 6 дугаарх нь Ёндон Жунажийн лэвүү. За энэ дээр бол цанид сүмийг бол үзүүлсэн. Тэгэхээр хажиг юу гэж бодож байна гэхээр цанид сүмлэр ангийн цанижис дүү мадуу салуурч янаад байна би Ёндон Жунажийн лэвүүн тоцог байгааг одоо болгоогоод тэгээд бол намшидд бол тэр мэт зарлигласан юм а гих нэгдүгээр хажиг. За өөр бас нэг хажиг бол юу гэж гэхээр Дондом Яндаг Багшуужийн лэвүүлээ гаи гонде шадва саму яндагва жидава шундо равду мишебис чөдэла мөжин чөдэдэг тамжидны овооны мэдва хоноо иноо гэж. Овооны мэдва хоноо иноо шээс хэмээх тэргүүтэн зарлигласан цанидлаа дэмгунжийн доо юм бала гооно гэж. Намшилаад эдэр сүн шээсэр гэж. За тэгэхээр нэгдүгээр хажиг бол Ёндон Жунагийн лэвүүг бол цанид дэмгунжийн доо гэж хэлдэг. Хоёрдугаар хажиг бол Дондом Яндаг Багшуужийн лэвүүнд байгаа энэ хэсгийг бол одоо юу гэж байна? Дэмгунжийн доо гэж болгоогоод ингэж айлцсан юм гэж хоёр хажиг бол ингээд хоёр өөр янзаар ингэж ярьж байна тийм ээ. Хоёр өөр хажиг бол дэмгунжийн доо ч бол энэ юм Энийн ийм учраас энэ хэсгийг уншаад одоо богдлом ингэж айлцсан юм гэж хэлж ш тийм үү. Дамбу мэтэдэ доцогдэ сэмзэмбис доцогдэ сэмзэмбис лэгчэн чонхорд мэдөө бичэрдэ гэж. За нэгдүгээрт бол яагаад харахгүй байгаа шалтгаан гэхээр энэ судрын хэсгийг бол сэмзэмба бэр тийм ээ Ёндон Жунажийн лэвүүг хэлж байгаа шүү дээ. Дамбу мэтэдэ гэдэг чинь нэгдүгээр хажгийн доцлыг энэ Ёндон Жунажийн шивүүн лэвүү гэдгийг бол сэмзэмба нар бол лигвэр намбар чивийн чонхор гэж бол хүлээн зөвшөөрдөг юм мэдөө бичэрдэ. Дэ сэмзэмбис дэни лана мачева ши нэцэг мөвийн цаншир мэдөө бичэр. За тийм. Тэгэхээр Додо Гондл дээр бид нар Барчин жидэн дээр бол энэ хэсгийг бол яг судрынхын үгээр уншсан шүү дээ тийм ээ. Тэн дээр бол 3 дугаар хэсгээр бол Дини лана мачева, гав мачева гэх тийм Нэвийн дун шүн зүгнэ юу вэ ингээд уншсан шүү дээ. Тэгэхээр тэр хэсгийн Дини гэж энэн гэж хэлж байгаа энэ ойрын үг энэ тэр энэ гэдгийн энэ гэдэг чинь бол юмыг ойрхон байгаа юмыг энэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол энэ судар бол лана мачева юм хэмээн энэ ойрын үг хэрглэж айлтсан тэр судар нь бол энэ Ёндон Жунажийн лэвүү гэж бол мөн гэж бол үздэг юм Ёндон Жунажийн лэвүүг бол тийм ээ Дини лана мачева гэдгийн ди шивийн нэцэг мовын цаншир мэдөө бичэрдэ намшидла тэр саажуин ванчугийн сэмба жюс домбала дева миндава рэре задвин тэлэн шэн нам дийн цаншир бэрлва жүнсэж мэвичэр шээсүн бичэр гэж. За тэгэхээр юу гэж юм гэхээр намшид бол 10 дугаар газрын тийм ээ 10 дугаар 1 2 3 гэдээ явдаг. Тэгээд 10 дугаар газар хамгийн одоо дээд Бодисатвагийн хамгийн дээд газар тийм ээ. Газар гэдэг нь бол тэр эрдмийн байдлыг хэлж байгаа шүү дээ. Хамгийн дээд эрдэм дээр очсон 10 Бодисатвагийн тийм ээ 10 өөр Бодисатва нар бээр бурхан багшид өөр ингээд асуулт нижгээдийг бол асуусан. Тэр асуусан асуултын хариулт тий бусад хариултууд бол одоо дийн цаншир гэдэг нь бол энэ лана мачева гэдгийн цаншинд бол бэрлва жүнсэж мэвичэр гэдэг нь бол ямар ч одоо барилдалгаа бол байхгүй маа. Өчүүхэн ч одоо барилдалгаа холбогдол байхгүй байна гэж. Одоо ярьж байгаа сэдвтэй бол холбогдохгүй гэж хэмээн зарлигласан байна. Тэгэхээр бол зөвхөн одоо юу гэдэг юм лээ. Тэр Додо Гондл дугаа тэр Дини лана мачева, гав мачева, Эвендон
юу вэ тэгж гарч ирсэн шүү дээ тий. Тэр л энэ цааны демон гэж ярих энэ жишээн дээр бол тавих ёстой судран тэр юм аа. Бусад тэр 9 бод содвагийн ярьсан бурхан багшаас асуусан тэр асуултуудын тэр бол одоо ярьж байгаа сэдв дээр тавих бол энэ дийн цаншир гэж шүү дээ. Дийн энэ хоёр дийн цаншир Бэрэлва Жүнсэж Мэвичэр гэж тийм ээ. Өчүүхэн ч бол одоо холбоо алгаа гэж харилцаа холбоо. За Нева мэддэ гэж. За Нева гэдэг нь бол энэ додоо гондлоос татсан шүү дээ. Ян хажиг бол Дондом яндаг Пагшүүжийн левүүн дотроос татсан. Гэхдээ Аяг гондоо шатуу сумууд Равдомшоо Чойдела Мойжин дээр энэ хэсгийг ингээд бол одоо юу Демгунжийн доо гэж тавьж байгаа. За тэр бол таарахгүй байна гэж. Доцог дээр Сэмзэн бис лигчэн чонхордоо мэдээ бичэр. За тий. Дондом яндаг Пагшүүжийн левүүн дотор хэдийгээр байгаач гэсэн энэ хэсгийн одоо асуулт бол асуулт хариултын энэ хэсэг бол Левүр намбар чивийн чонхор гэж бол Сэмзэн банар бол бас одоо боддгоо маа. Тэгж хүлэн зөвшөөрдгөө маа. Мэдээ биш. Дэ Сэмзэн биш. Дини лана мачива ши нэцэг мовын цаншир мэдээ бичэр. Мөн адил. Дэ Сэмзэн биш. Дөдөөлө галбангийн дэвийн ойлонжийн дор мэдээ бичэр. Ягаад үг гэхээр дөдөөлө галбангийн дэва тийм ээ. Судрын аймагт харшлыг төвчих асуултыг тийм асуултын одоо тэр яг хариултыг болгоосон судрын үг гэж бол хүлээн зөвшөөрдөг маа Сэмзэн банар гэж. Тийм учраас бол биш ээ гэж. Одоо тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэр Лана Мачева шивийн тэр нэцэг мавийн цаншид тэрэнд холбогдох тэр хэсгэл бол мөн гэж үзэх гээд шүү дээ тий. Бусд нь бол биш. Хэдийгээр одоо додоо гондлын 7 дугаар бүлэг Дондом яндаг Пагшүүжийн одоо бүлэг мөн боловч бол юу бол биш ээ. Левүр намбар чивийн чонхор бол биш ээ гэж Сэмзэн банар үздэг юм аа гэж. За цааш нь. Ян хажиг нарэ шицо бонлов дарнаа гэж. Шицо бонлов дарнаа хорлоо тамаа эндинжин доо инжанс. За хорлоо тамаа бол эндинжин доо инжа пагсангийн лүглаа. Пагва толдод ловон сингэ самбуугийн ёсонд бол данданжин доо юм балгоно намшидлаа дэдэр сун шээсэр гэж. За энэ бол бас парчин дээр бас яг энийг бол ярьсан шүү дээ тийм ээ. За мэтэдэ за тэгээ өмнө ярьсан юм бол дахиад одоо ингэ тийм. За намшидлаа дэдэр сун. За тэр бол буруу гэж байна тийм. Энэ мэтэдэ гэдэг нь бол аранлаг шүү дээ. Мэтэдэ пагсны додоо гондолжин гомбо чацвал шицо бонловд түн бичэрдэ гэж. За тэгэхээр шицо бонлов бол хорлоо тамаг эндинжин доо гэдэг. Пагва долдол ловон сингэ самбо бол данданжин доо гэдгээ гэдэг ингээ энэ хоёр бол хоёр өөр ингээд маягаар тайлбарладаг гэж ингэж хажиг бодож штэ. Тэгэхээр тэр чинь бол тийм биш ээ. Энэ хоёр чинь нэг маягаар тайлбарлалт юм аа. Хоёулаа пагсны додоо гондолжин гомбо шацвал шицо бонловд түн бичэрдэ гэдэг нь шицо бонловд түнба гэдэг чинь эндингийн доо юм гэсэн үг штэ тийм ээ. Дэ ментуна данжоо дэр дэ хэрвээ тийм биш бол данжоо дэр пагсан нийжин гондолжин доо дон чацвалжиг логсу сүн рэгвала дэ мэжүн ээч гэж. За энийг бол өмнө барчин дээр ярьсан тийм ээ. Дангэл игшид нямбуу дээр одоо дандан эндингийн ёсыг бол одоо ингээд яг одоо айлтж байгаа. Хэрвээ өөр маягаар тайлбарсан бол энэ хэсэг дээр бол тэр нь гарах ёстой байтал гараагүй гэж маягаар тайлбарсан шүү дээ тийм ээ. Яг тэрнийг л хэлж шít. Пагсан нийжин гондолжин додон тийм ээ. Пагва долдол ловон сингэ самбун хоёрын додоо гондлын судрын утгыг үзүүлж номнох ёсыг бол тусад нь хэрвээ өөрөөр тийм ээ өөрөөр данданжин доо гэж тэр хоёр хэрвээ үздэг байсан бол тусгайд нь ингэж тайлбарлах бол тийм ээ жиг логсуу гэдэг нь бол ингээд тусад нь одоо ингэж зарлаглж одоо ингэж номнох зохистой байтал тэгсэнгүй мэжүн ээж тийм ээ. Тийм учраас энүүгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр энэ бол шицо бонловын ёстой бол адилхан гэдэг нь энүүгээр харагдаж байгаа юм. Хэрвээ тусдаа байсан бол дандан эндинг ярьж байгаа үед бол дандангийн доог бол энэ хоёрын ёс нь ийм юм аа гэж тусдаа номнох ёстой байтал ингэж номноогүй маа. Тэгэхээр бол
шицоо болов пагсан энэ дөрвийн ёс бол нэг юм аа гэдэг үгээр харагдаж байна гэж ингэж үзүүлээд байна шүү дээ баталгаа. За ян хонарэ гондол намши цог жаддан тартагдгва сүмдүүдүү адан. За намши цог жад гэж шүү тийм ээ. Намши цог жад. Энд дээр нөгөө гүнши орж ирнэ шүү дээ. Гүнши намши. Тэгээ намши цог жад. Тартагдгва сүм гэдэг хэлсэн те. Хамгийн эц чандын одоо хөлөг 3 гэж тус-тусдаа нянтой даажимба, аранжил даажимба, тэгээ тэгчин даажимба бол ингээд яваад ингээд тус-тусдаа яваад ингээд эцсийн одоо даажимбын гомпонго товлоод ингээд бол дууснаа. Нянтой даажимба бол жишээ нь дээшээгээ аранжил ламаар орох ч гэдэг юм уу, их хөлөгний одоо тэгчин ламаар ороод ингээд явна гэсэн үг бол биш ээ. Тэгсэн үг биш ээ. Ингээд нянтой даажимбагийн гомпон товлоод ингээд тэгээд дуусна. Аранжил бол аранжил даажимбын гомпон товлоод тэгээд дуусна. Тэрнээс цаашаа дээшээ их хөлөгний зам мамаар орно гэх юм байхгүй тий. Одоо эцсийн бодол 3 байна гэх шиг тийм ээ. 3 юм эцсийн бодолтой гэх шиг. Тус-тусдаа. Дартагдгва жиг гэдэг бол нянтой даажимбаач болсон бай, аранжил даажимбаач болсон бай. Одоо хичнээн одоо цаг хугацаа хэдэн галваарч одоо өнгөрсөн бай. Юу яана гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Их хөлөгний замаар ороод эцэстээ бол бурхны хотгийг олох ёстой гэж. За ингэж үзэж байгаа үзлийг бол тартагдгва жиг гэдэг. Тартагдгва жиг. Тартагдгва сүм гэдэг нь бол энэний эсрэгээр нянтой даажимбаа гараа тийм ээ. За тэгээ нянтой даажим одоо нянтой даажимбын гомпон товлоод тартагдгва жигийн вандуу шүү дээ. Тартагдгва жиг гэж үздэг усуд бол хэдийгээр одоо нянтой даажимбаа товлоод ингээд зовлонгоос одоо орчлонгийн зовлонгоос жинхэнэ утгаараа одоо үнэхээр одоо орчлонгийн одоо зовлонгийн бүр үндэс язоороос нь ингээд арилгаад ингээд жинхэнэ одоо амирлангуу нирваныг олж байгаа. Үе. Тэгэхээр бол ёстой нэг жинхэнэ утгаараа амарж байгаа ийм үе. Тэгэхээр нянтойч бай, аранжилч бай, баг хөлгийнхэн бол даажимбын гомбон товлоод тэр их амар амгаландаа бол хідэн галваар ингээд суудаг. Хідэн галваар суудаг. Маш удаан хугацаанд тэр нь бол үнэхээр таатай. Ингээд суудаг. Тийм ээ. Тэр одоо нөгөө зовлонгоо болчихж байгаа учраас бурхны хотгийг олъё энэ гэж ерөөсөө яардаггүй. Тэгж бодогдохгүй. Маш удаанаар ингээд нямбар шаглаад ингээд нямшиглаад ингээд суудаг. Тэрний хажууд өнөөдөр тамд орсон амтэн тамынхаа зовлонг идлээд гараад эргээд одоо хүний төрөлж олдогсон уу ямар төрөлж олдсон ингэж явсаар байгаад эцэстээ бурхан болох нь бол нянтой даажимбаагаас хамаагүй илүү хурдан байдаг гэж. Хурдан байдаг. Тэгэхэд одоо тамийн одоо цаг хугацаа бол маш одоо урт шүү дээ тийм ээ. Хамгийн наадлын тамыг янсоо гэдэг байгаа шүү дээ. Хамгийн наадлын там янсууд нэг хоноод гарахад сайн цагийн мянган бурхан аль үжээний задлаад морилоо дууссан байна гэдэг байгаа шүү дээ. Одоо манай галавт чинь мянган бурхан морилох ёстой шүү дээ. Тэрний дөрөвдүгээрх нь домбоо шагжаат байгаа тийм. Одоо 996 бурхан одоо манай энэ галавт бол залрах ёстой байгаа. Тэгэхэд хамгийн наадлын там янсоо дахин эдгэрэх гэдэг тамд нэг хоноод гарахад мянган бурхан аль үжээний залгаад ингээд өнгөрсөн байна гэж цаг хугацаанд. Тэгэхээр там бол тийм урт настай. За тэгээд тэрнээс доошоо яваад тэгээд тэр доод очир там энэ гэдэг бол одоо санаанд багтшгүй тийм урт хугацаагаар байдаг. Тэгэхэд дорж тамд ороод зовлонгоо идлээд гарч байгаа амтэн эргээд одоо сайн төрөл мөрөл ингэж яваа тэгээд бурхны номтой уулзаад тэгээ одоо бурхны хотгийг олох нь нянтой даажимбын гомпон товлоод одоо нямшиглаа сууж байгаа даажимбаагаасаа илүү хурдан байдаг гэж. За тэгэхээр тэр тартагдгва жиг юм байна тий тартагдгва жиг. Тартагдгва жиг бол одоо тийм хэдий одоо хичнээн удаан тэгж нянтай даажимбаа тийм удаан хугацаанд тэгж суудаг байлаа ч гэсэн эцэстээ бол заавал бурхны хотгийг олноо гэдэг нь бол тартагдгва жиг гэж үзэж байгаа юм. За тэгэхээр гондол намшаа цог жадан тартагдгва сүм дүүдүү адан шаван дэндүв согсуу сүмба мэтэ бартаал гэж. За тартагдгва сүм гэж үзэх. Тийм ээ намшаа цог жад нэгсэндээ гүншээ энэ төр хайлгах. За тэгээд тартагдгва сүм мөн шаван дэндүв тэргүүтэн одоо согсуу сүмба мэтэ бартаал тэгж айлтгах нь бол таахгүй маа. Мэтэ хорлоо тамаа эндэнжин дор
Че дөдвичэр шана мачавдэ гэж. Мачавдэ дэдэр сумбын гондилжийн доо ном хорлоо тамаа мимбичэрдэ гэж. За додо гондил дотор намшаа цогж адгийг үзүүлсэн, дартаг дөгөө сүм гэж үзүүлсэн, шаваан дэмбэр дөвөө гэж үзүүлсэн энэ одоо судрын үг бол хорлоо юу хорлоо тамаа биш гинэ. Хорлоо тамаа бол маяа. Мимбичэрдэ хорлоо тамаадан дийний лана мачева шээ ницэг мовын цаншийн доодан додоло галбангийн твийн ойлонжийн доо сүм донжигур сэмзэмби додоо дэр янда вечэр гэж. За тэгэхээр сэмзэмбагийн тэр дийний лана мачева шивийн ницэг мовын цаншийн доо бол алимбэ гэдэг дээр бол Умар Анжидва Сэмзэмба хоёр бол санал нэг байдгаа гэсэн санаа тийм ээ. Одоо дэр янда вечэр гэдэг нь Умар Анжидвийн энэ одоо үдч гисэн адилхан гэж. Тэгэхээр одоо эн чинь юу гэсэн үг юм? Хорлоо тамаа гэдэг чинь ерөөсөө маш богинохон ийм хэсэг юм уу? Тийм ээ. Сэмзэмба Умар Анжидва хоёрын ёсонд бол хорлоо тамийн доо гэдэг чинь ерөөсөө дийний лана мачеваши ницэг мовын цаншийн доо юм шүү. Тэ додоло галбангийн твийн ойлонжийн доо гэж хэлж байгаа. Тэр ницэг мовын цаншийн доо гэж хэлж байгаа. Тэ эн чинь ердөө маш богинохон жоохон хэсэг байгаа шүү дээ. Тэр л хорлоо тамийн доо юм уу. Тэгээд Сэмзэмба юу хоёрын ёсонд бол Умар Анжидвийн үзлэр бол Бурхан багш номын хүрдийг 3-таа эргүүлсэн гэдэг. 3 дахь нь тэгээд хитгэн үг юм уу? Додо гондлын нэг хитгэн үг юм уу? Тэрнээс өөр байхгүй юм уу? Хорлоо тамаа гэд тийм сүртэй номын хүрдийг эргүүлсэн гэдэг байгаа чинь тэгээд ердөө энэхэн хэсэг юм уу? Бүр додо гондлын дондом яндаг пагшужийн лив бүхэлдээч биш юм байна шүү дээ. Бүхэлдээч биш. Дийний лана мачева шивийн ницэг мовын цаншийн доо гэж байна. Хорлоо тамаа гэж хэлэх. Дийний лана мачева шивийн ницэг мовын цаншийн доо мөн додоло галбангийн твийн ойлонжийн доо гих энэ гурав чинь нэг утгатай гэдэг шин. Хорлоо тамаа ницэг мовын цаншийн доо. Ницэг мовын цаншийн доо ч жоохон л байгаа үстэй гүм үү? За энэ гурав бол нэг утгатай гэдэг нь бол Сэмзэмбатай адилхан санал зүрхгүй гэж хэлж байна тийм ээ. Одоо Умар Анжидва. За ян хонаарэ чэжин хорлоо тамаагаар шүгла хорлоо барва эндэнжин дор шүн зүгнэ дүүвэр шадваатай мэтэ бартал. За хажиг ахаад асууж байна. Таны хорлоо тамаагаар далд утганда тийм ээ далд хорлоо барва эндэнжин доо гэж. 3 дугаар номын хүрдийг эргүүлээ. 3 дугаар ном тийм ээ одоо хорлоо тамаа үзүүлж байгаа. Бодтой үзүүлж байгаагийн далд утгандаа бол хорлоо барвааг эндэнжин дор шүн зүгнэ дүүр шадваатай мэтэ бартаал гэж тийм ээ. Гондол диян лана чи гав чи шэ хорлоо тамаагаар хорлоо барва данданжин дор дүүр сүмбичэр шана жом мэдээ гэж. За энэ 11 харуулж байгаа шүү дээ. Жом мэдээ хорлоо тамаа бэр эндэнжин дор дөвжүүн хорлоо барваадан дээс гэдэг нь хорлоо тамаагаар данданжин дор дэлжүүн хорлоо барвааны доо жиг ина галян хорлоо барваа замдуу жигва инж доо жиг маян бээч гэж. За энэ ярьсан тийм ээ. За данданжин доо эндэнжин доо гэдэг нь бол тусдаа юм а. Шүн зүгнэ гэдэг байгаа. Шүн зүгнэ гэдэг нь яг энэ хэсэг нь эндэнжин доо, энэ хэсэг нь данданжин доо гэж ялгана гэдэг байгаа шүү дээ. Хэдийгээр хорлоо барваа буюу 2 дугаар одоо номын дунд одоо тэр номын хүрд гэдэг тэр төдийгөөрөө бол адилхан боловч нэг судрыг бол хэлж байгаа юм бишээ гэж. Эндэнжин доо нь энэ хэсэг нь, данданжин доо нь энэ хэсэг нь гэдэг ингээд бүр ингээд зааж тий яг энээс энэ хүртэл нь эндэнгийн доо юм. Энээс энэ хүртэлх нь данданжин доо юм бүр ингээд зааж ингэж ялгаж байгаа маа. Тэрнээс биш бол одоо нэг судрын бол ингээд ерөнхийд нь ингэ хэлчихэж байгаа юм бишээ гэж. Хорлоо барваа замдуу жигва инжин доожиг маян бичээд ширчин бумба давар сүг мэжээс гагжаала дондомжийн чадвар 60 анан бол эндэнжин доо юм. Ширнэн давуу тийм ээ ширүүний бүх хэлж штэ тий давуу сүмбийн сүг мэд тэргүүтээ
гаржаалаа дондомжийн чадвар мажарва. Гаржаалаа дондомжийн чадвар. Ширүүн нямбуу дотор болохоор сүг мэд, даа мэд, ди мэд, ро мэд, ригжа мэд гэдээ яваад байгаа болохоос зүгээр сүг дон дамбар мэд, даа дон дамбар мэд, ди дон дамбар мэд гэж дондомдуу мэд гэдэг утгыг нь бол юу тэр үгээр нь бол хэлж өгөөгүй шүү дээ. Үгээр нь хэлж чаддаг. Тэгэхээр тийм учраас ширүүн нямбуу бол сүг мэд тэргүүт нь бол гаржаалаа дондомжийн чадварыг бол жарлуулаагүй. Тэгээ мажар жарлуулаагүй ингэж одоо холбож ингэж үзүүлээгүй. Энэ одоо ширүүн нямбуу тэргүүтний тэр одоо үгнүүд бол дандонжийн доо юм аа гэж. Дандонжийн доо гэж бол тайлбарлаж байгаа. Дандонжийн доонд тайлбарладаг. Юу гэсэн үг вэ гэхээр дандонжийн доо буюу утгыг өөрөөр үзүүлэх ёстой, өөрөөр тайлбарлах ёстой ийм судар гэж үзэж байгаа юм аа. За тэрний баталгаа нь юу гэхээр данжоол галдай деда яна овоо нийт медвадан жива медва сог шадвин хорлоо нева дандунду дооди шадва галдэ дэдэг дооди эндүндүн дуа эндүнду эндүнжин дор тийм ээ эндүнжин доо эндүнду дуа имбичро шина диин галбун умаа нангвала мазад можжаанс тийм ээ умаа нангвад үзүүлээгүй боловч гомбоны дандунду сумбадан гомбо дэне эндүнду дуаны доожиг яна гал можжин хорлоо барва замдуу жигва инжин доожиг минь оо гэж. За тэгэхээр Даниэл Игшит нэмбууд байгаа энэ үгнүүд бол яг л саяны утгыг хэлж штэ тийм ээ. Хэдийгээр бол яг умаа нанва буюу ловн лигдэн жидийн зохиосон. Ловн лигдэн жид өөрөө умаар анжидвийн шиндаа сурулж байна. Умаар анжидвийн гол одоо үзэл онолыг үзүүлж байгаа умаа нанвада тэрийг хэсгийг бол үзүүлээгүй боловч гомбоо гол болгоож байгаа тэр бодол нь бол юу юм бэ гэхээр эндүнд энэ дандун гэж үзүүлж байгаа, эндүн гэж үзүүлж байгаа нь хэрвээ яг нэг судар нэг одоо хэсэг байсан бол харшлах нь бол зөв. Таны хэлж байгаа зөв. Тэгтээ бол тэр чинь юу вэ гэхээр хорлоо барва замдуу жигва ин гэж юм тийм ээ. Хорлоо 2 дугаар номын хүрдэд айлцсан 2 дугаар номын хүрдэд гэдэг нь бол тэр төдийгөр бол адилхан боловч доожиг мино гэдэг нь нэг судар биш юм аа гэж. Юу? Дандонжийн доо гэдэг нь нэг өөр судрынх нь нэг өөр хэсэг. Эндүнжийн доо гэдэг нь бас нэг өөр хэсэг. Тийм ээ? Хоёулаа хорлоо барваад айлцсан. Гэхдээ энэ нь дандун, энэ нь эндүн гэдэг нь бол ялгаж өгж байгаа. Тэрнээс нэг зүйлийг энэ эндүн ч юм, дандун ч юм гэж яриад тэр бол одоо харшлах нь аргагүй, харшлах нь бол зөв. Тэгэхээр тийм бол биш юм аа гэж ингэж хэлээд байна шүү дээ. За додог онолын. За энийг бол түрүүнч бас ярьсан тийм ээ. За дедар жана ширчин бомба давар гаржаала дон дамбаа сугбын чадвар 60 нам даажи шимбын эндүнду дүв живийн дон ин гэж. За умаар анжидгүй ёсонд шүү. Умаар анжидгүй ёсонд. Ширчин бомба давуу бол яг нь гаржаала дон дамбаа сугбын чадвар 60 нам гэдэг. Дон дамбаа гэдэг энэ онцлог ялгамжааг нь найруулж холбож өгсөн нугууд нь бол даажи шимбын эндүнду дүвийн доо юм аа гэж. Яг үгчлэн одоо хүлээн зөвшөөрч болох тэр нь юм аа гэж. Тэр нь юм аа. Эндүнгийн доо юм аа гэж. Хорлоо нева дандунду сумба дэ нева тамжид мин шивэн оноо гэж. За тэгэхээр хорлоо нева тийм ээ. 2 дугаар номын хүрд бол дандонгийн доо гэж зарлилж байгаа нь болвол хорлоо нева дайлцсан бүх судар бүгд дандонжийн доо гэсэн бүгд бол дандонжийн доо гэсэн үг биш шүү. Химээсэн утга юм болоо химэн зарлилсан гэж. Дэя шэрүүн нэмбо нансанжийн за шэрүүн нэмбо дотор байгаа сүг мэд тэргүүтээ доцог дооны үг бол гаржаалаад дондомжийн чадвар мажирвийн доо юм бадан. Ширчин бомбын мажирвийн доо мөн гэж тийм. Ширчин бомбын нансанжийн сүг мэжээсгжийн доцог гаржаалаад дондомжийн чадвар 60-ийн доо имби дон шаддуу ёддэ гэж. За энэ маш чухал хэсэг шүү. Энэ хэсэг бол тун чухал юм ярих чинь тийм. Ширүүн нямбуу дотор байгаа сүг мэд даа мэд гэдэг чинь гаржаалаад дондомжийн чадвар одоо холбож үзүүлээгүй доо юм. Ширчин бомбын нансанжийн сүг мэд тэргүүт нь бол гаржаалаад дондомжийн 60-ийн доо ин гэдэг чинь ямар утгыг юу гэсэн үг юм бэ гэхээр ширнэнгийн доён намдуу
гаргажаалаа дондомжийн чадвар жарва цэг жиг жаам мэд гэж. За гол нь энэ юм байна шүү дээ, тийм ээ. Ширүүн нямбуу дотор байгаа ширүүн нямбуугийн судар дотор тэр үгүйсгэгдэж байгаа гаргажаа бусан үгүйсгдэхтэй одоо нөгөө нэг модон монгол хэлээр ярьчих гадах юм л да. Үгүйсгэж байгаа тэр зүйл нь бол дондом юм. Дондом ба. Тэр онцлогийг нь бол үзүүлсэн нэг ч үг байхгүй гэж. Ширүүн нямбуу дотор. Ширүүн нямбуу дотор бол одоо бид нар бүгдээрээ цээжтэй бид сайн одоо уншдаг штэ тийм мэдэн штэ тийм үгийг нь бол бид нар бүгд мэдэн штэ. Тэгэхээр тэн дотор бол дондом дүү мэд гэдэг үг бол нэг ч байхгүй гэж. Нэг ч байхгүй. Юм тийм ээ улаан юм гэдэг штэ. Ширчин бомбын нандуу рэрэнэ дондомбор мэдживэн цэг мажун янс гэж. За тэр нь юу гэсэн үг гэхээр ширчин бом дотор сүгмэд даамэд гээд үзүүлж байгаа тийм ээ. Тэгтээ үг болгон дээр нь дондомбор мэд гэж үг бол байхгүй боловч үг болгон дээр сүг дондомбор мэд да дондомбор мэд ди дондомбор мэд гэж үг болгон дээр нь дондом гэдгийг нь бол хэлээгүй боловч Дэя жигдэнжийн тааниддуу инжи дондомборны миноше гаржаала дондомжийн чадвар цэгсэнла жарна сүмба ди гав шэн тамжуудуу 60% чирдэг гэж. За тэгэхээр энэ бол ширчин бум дотор бол одоо тий улаан юм дотор бол энэ бол ертөнцийн нэр томьёоны хувьд бол биш харин үнэмлэхүй утгандаа дондомбор тий үнэмлэхүй утгандаа биш юм а байхгүй юм а гэд тэр үгүйсгэгдэж байгаа гаргажаа болсон дондомбаа гэдгийг нь бол байхгүй дондомбор мино гэд дондомжийн чадварыг бол бүр үгээр нь ингээд гаргаад үзүүлчихсэн тий одоо нэг удаадаа ингээ үзүүлчихсэн. Тэгэхээр тэр нэг удаадаа үзүүлснийгаа бол бусад бүгд дээр нь бол ингээд холбоод явах нь бол зохистой юм а гэдгийг бол зохистой юм а гэж тийм ээ холбоод. Тэгэхээр бол эхлээд нэг үзүүлэхдээ жигдэнжийн тааниддуу инжи дондомборны мино гэдэг нь бол юу гэнэ сүг бол одоо ертөнцийнхний тийм ээ эгэл хүмүүсийн одоо боддог одоо ярьдаг одоо энд бомба байна одоо энд бомб байна энд ширээ байна энд сандал байна гэж бид нар ярьдаг штэ. Тэр төдийл юм аа. Яг үнэмлэхүй утгандаа бол энд ширээ байгаа гэдгийг тэр ширээ бол бидний бодож байгаа шиг тийм эглийн ертөнцийнхний бодож байгаа шиг байхгүй гэдэг ингээд нэг удаадаа ингээд үзүүлчихсэн. Тэгэхээр хойштоо ингээд ширчин бом дээр бол сүг медам эдим ромд ингээд явж байгаа чинь тэр өмнө үзүүлсэн тэрийг бол тэр утга нь бол ингээд хойдох дээр ингээд байнга ингээд холбоод ингээд ойлгох хэрэгтэй юм аа. Жарлуулаад тийм ээ. Сүг дондомбор сүг жигдэнжийн тааниддуу инжи дондомборны майно мино да жигдэнжи тааниддуу инжи дондомборны мино ди жигдэнжи тааниддуу инжи дондомборны мино гэх тэ сүг медам эдим ромд гэдгийг бол яг ингээд жигдэндүү таньжийн ингээд дондомборны мино гэд ингээд бол бусад бүх үед нь ингээд одоо ингээд холбоод ингээд ойлгох жишээд мэдэх ёстой гэсэн санаа шүү дээ тий. Рэгдээ данлаад ингээд жишээд мэдэх ёстой гэдэг гэсэн үг юм аа гэж ингэж хэлгээд байна. Тэгэхээр юу гэж юм уу гэхээр ширчин бумд бол ингээд бүгдийн ингээд дондомбор мэд гэдгийг гаргажаалаа дондомжийн чадвар бол ингээд үзүүлсэн юм аа гэж хэлгээд байна шүү дээ тий. Үзүүлсэн юм аа. Харин ширүүн юмбууд бол нэг ч тийм үг байхгүй учраас гаргажаалаа дондомж мажрва гэж хэлж байгаа юм. За энэний баталгаа нь юу гэхээр данжоолаа. Дэн ширүүн юмбуу давуула доо ди нанду дон дамбаадан дембийн чадвар салвар мажрвар сүг мэд жэва лаасгва дембани гэж тийм ээ. За тэгэхээр богд лам бол богд зонхоо балам бол дангийн лэгшид юмбуудаа юу гэж айлсан гэхээр ширүүн юмбуу бол ширүүн юмбын судрын дотор бол дон дамбаа гэх юм уу дембийн одоо тий үннээсээ бүтсэн бүтээгүү гэдэг энэ онцлог ялгааг нь бол тодорхой ингээд холбож үзүүлээгүй. Зүгээр сүг мэд хэмээх тэргүүтнийг ингээд тэргүүтнэр бол үзүүлсэн байгаа нь бол жадар дамба дэ замжис да жишимбор сүнд мэрүнс гэж. Яг одоо энэ сүг мэд гэдгээр нь тий яг үгчлэн тэр яг байгаа тэр төдийгөөр үгчлэн болвол ингээд
хүлээн зөвшөөрч болохгүй тий. За жишээ нь бол сүнду мэрүүн учраас шэнду дан гойва дандан ног өөр бусад утганд ингэ тайлбарлах хэрэгтэй байгаа учраас дандун гэж хэлж байгаа маа гэж. Дандун. Өөр утга татаж авчираад үзүүлэх хэрэгтэй байгаа. Сүг мэд гэдэг чинь бол ингэсэн үгээгээд өшөөнийг юм ярих шаардлагатай байгаа учраас дандун гэж хэлж байгаа маа. Дандун. Тэгэхээр Умар Анжидын ёсонд болвол Шэрүүн Нямбу бол дандунжийн доо юм аа. Юу гэсэн үг вэ гэхээр гагжаалаа дондомжийн чадвар жарлуулаагүй учраас. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг нэр томьёогоор нь үзүүлсэн төдийгөөр нь хүлээн зөвшөөрч болохгүй судрыг өөр утгаар ингэж татаж тайлбарлаж үзүүлэх ёстой учраас дандун гэж байгаа маа гэж. Шэ дан гагжаалаа чадвар гавдар мажирвийн жива медваласуга даажишимба мимбис энду мено нямду мисүндэ берна бумла дэян жигдэнду танижин дон дамбарны мено шэ чö намжин жеваласуга гавжигду жарна гав шандуян жарсимбис ойсо мамова дидэгжа даажишимба ино шэсүмбич гэж. За тэгэхээр бол ширчин бумд бол жигдэнжийн танижин дон дамбарны мено гэд үзүүлчихэж байгаа. Ингээд нэг удаадаа үзүүлсэн байлаа гэхэд чö намжин жеваласуга гавжигду жарна гэж тийм ээ. Тэгэхээр одоо юмс нугуудын одоо төрөх, бий болох, үүсэх гэх мэт чин одоо ийм зүйлүүд дээр бол нэг удаадаа ингээд холбоод ингээд үзүүлчихэж байгаа. Тэгэхээр тэрийг нь бол бусад үед ч гэсэн гэдэг нь нөгөө тэгээд тэрнээс хойшоо бол зүгээр дон дамбар мэд гэдэг үг хэрэглэхгүй байгаа ч гэсэн сүг мэд даа мэд гэдэг ингээд явчихж байгаа ч гэсэн бол сүг дон дамбар мэд даа дон дамбар мэд гэдэг юм уу ингээд жарлуулад ойлгох хэрэгтэй тийм ээ. Гав шиндүү тэр дондомба гэдгийг бол бодтойгоор ис өгүүлсэн байгаа тэдгэрийг бол яах вэ гэхээр тэдгээр нь ч гэсэн даа жишимба буюу одоо өгчлэн дагах ёстой ийм ном нь мөн юм аа гэж ингэж хэмээн зарлигласан гэж. Тэгэхээр яах вэ гэхээр өмнө нь нэг удаадаа хэлчихэж байгаа учраас хойдох дээр нь жишээд мэдэх ёстой тийм ээ. Бүгд дээр нь холбоод жарлуулаад тэр мэтлэг. Одоо мэдээж ер нь бол тийм л байдаг шүү дээ тийм ээ. Ингээд бүгдийг номон дээр ч юм уу судар дээр ширхэгчлэн тоочно гэж байна. Нэг удаадаа ингээ яхаар хойдохын жишээл мэдэх шаардлага байж болно шүү дээ тийм ээ. За тийм юм аа гэж. Оноо ширчин бомбын нанцундуу жүрэн оноо ширчин бомбын нанцундуу жүрвийн сүгмэд жэсугжийн доцогдэ гагжаалаа дондомжийн чадвар ойсуу жирмийн доо янам мин шана гэж. За улаан юмын дотор байгаа сүг мэд гэж байгаа тэр судрын үг болвол тэ доцогдэ гагжаалаа дондомжийн чадвар ойсуу жарлсан доо юм уу биш юм уу гэж. Тэгсэн хажиг биш гинэ. Хажиг биш гэж. Ойсуу жарвын доо маян гэж. Хажиг шүү хажиг. Энд дийн чадвар донжи жарвын доо юм би чир дан гэж. За нэг удаадаа хилээд хойш нь ингээд жишээд мэдээд ингээд бүгдэн дээр нь ингээд жарлуулад ингээд явах нь зохистой юм аа гэд гэсэн утгаа гэд ингээд хэлэхээр зэрэг наадах чинь бол ойсуу жарваа бишээ те ингээд хойшоо сүгмэд даамэд димэд гэд явчихж байгаа шүү дээ. Тэр нь бол бодтойгоор ингээд нөгөө гагжаалаа дондомжийн чадвар 60-ын доо биш ойсуу 60-ын доо бишээ. Ингээд шүгла жарваа юм гэж. Донжис жарваа гэдэг нь бол шүгла жарваа гэсэн үг. Шүгжис гэх юм уу одоо ингээд далд тэгээ эхлээд нэг хэлсэн хойшх нь бол ингээд одоо тэ утгандаа бол гагжаалаа дондомжийн чадвар жарлцсан юм а гэж хажиг ингэж хэлж байна те. Минам шинэ хажиг миндэ гэдэг нь ойсуу 60-ын доо гагжаалаа дондомжийн чадвар ойсуу 60-ын доо маяндэ дийн чадвар донжис 60. Донжис гэдэг нь бол ойсуу гэдгийн эсрэг тал нь баггүй. Ойсуу 60 гэдэг чинь бодтойгоор ингэж холбож үзүүлсэн гэсэн санаа. Бодтойгоор холбож үзүүлсэн гэдэг бодит тэр шууд үзүүлсний эсрэг тал нь бол утганд нь үзүүлж байгаа тийм утганд нь гагжаалаа дондомжийн чадвар жарлсан юм хажиг ингэж хэлэх гээд байна. Хойшоогоо болохоор зэрэг шууд одоо сүг дон дамбар мэд гээгүй сүг мэд даа мэд димэд ромэд рэгжамэд гээ ингээ явчихшаа улаан юм дотор ч гэсэн тэгсэн тийм юм зөндөө байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хажиг бол тэгж байна. Энэ утгандаа бол жарлсан ийм доо юм а гэж.
юм би ч данжи дамаа таг барар гэж. За Дангай гişүүдийн бод тэр сая дээр гарсан тэр дөнгөж саяны дээр одоо энэ иш татсан энэ лүн болвол дамаа тагвар донжи 60 симбис ойсу мамойва дэдэгжин даажи шимбо ино шээсүн бич. А бас хажиг бас сүрхий тийм ээ. Дангай гişүүдийн бод донжи 60 симбис донжис гэдэг 60 симбис ойсу мамойва дэдэгжин гэж бодтойгоор үзүүлээгүй гэдэг. За тэр Дангай гişүүдийн бод тийм үг байгаа шүү дээ тий. Хажиг асэрхий. Данжооло ширүүний баланс салуур мажруу сүгмэж система житэр тамба замжи мэрүүн систем тано шэт гажада тано юм таны дондомор мөн шээж ойсу мамава гэд Дангай гişүүдийн бод ингэж хэлсэн шүү дээ тий. Ойсу мамава дэдэгжан гэд гарсан шүү дээ тий. Тий. Томмен одоо шээ дэдэгжин тий. Ойсу мамава гэж бодтойгоор ис үгүүлсэн тэдгээр нь ч гэсэн бол дааж шимба ино гэд ингэ гарсан шүү дээ. Тэгэхээр хажиг энэ хэсгийг татчихсан шүү дээ. Тэр дөнгөж саяны татсан тэр Данжогийн тэр иш татсан тэр лүн дотор донжи 60 бэс ойсу мамава дэдэгжин дааж шимба ино гэдэг үгээр юу хэлж ийн вэхээр энэ чи ойсу 60 биш донжи 60 гэсэн үг гэж ингэж хэлдэг. Шээсүн бичэр шээсэр. Хажиг дийн чадвар цэгсэнла мажрын янс гэж. За хажиг юу гэж юм вэхээр за түүний ялгамжаа цэгсэнла мажрын янс гэж. Яг үгэн дээрээ дондомдуу мэд гэдэг үг байхгүй байгаа боловч бодтойгоор үзүүлсэн доо мөн гэж үзнэ гэж. За энэ хажиг нэг хажиг яриад нөгөө хажиг бас тэрэнд нь хариулт өгөөд байна шүү дээ тийм ээ. Ойсу бодтойгоор тэр өгөөсгөгдхүүн болсон дон дамбаа гэдэг нь бол үгэн дээрээ байхгүй ч гэсэн бодтойгоор байгаамаа үзүүлсэн ийм судар муу юм а гэж те. Дийн цэгсэнла мажрын гэж. Үгэн дээрээ тэгж байхгүй дондомжийн чадвар нь байхгүй боловч ойсу 60-ын доо бол мөн гэж үзнэ гэж. Ягаад гэвэл бумд ширчин бум буюу улаан юм дотор дон дамбарны минно шээсүмба нийжис дон дамбарны жигдэнжийн таниду инжи дон дамбарны минно гэдэг ширчин бум дотор байгаа үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр химэн зарлигсан түүгээр бол сүгмэд жэсогжин доцог гис гагжаала дондомжийн чадвар ойсу донжис 60 гойбор дөвжинс гэж. За ойсу донжис 60 гинэ. Бодтойгоор утгамд нь ингэж үзүүлж байгаа гэх шиг тийм ээ. Эхний хажиг нь бол ойсу 60-ын донжи 60 маян гэсэн. Дараагийнх нь хажиг нь болохоор үгүй наадах чинь ойсу донжи 60 гэж хэлэх хэрэгтэй юм аа. Ингэж үзэх хэрэгтэй юм аа. Гойвор дөвж. Данжол ойсу мамойва шээжунва цэги сэмбэр мажирви ванду задвижэр шээсэр гэж. За тэгэхээр хажиг бол юу гэж юм гэхээр Дангай гişүүд юм бод ойсу мамойва гэж те бодтойгоор ис үгүүлсэн химэн одоо тэр хэлж байгаа үгээр үгчин бол юу гэсэн утга вэ гэхээр үгэн дээрээ тэгж хэлээгүй боловч үгэн дээр яг гагжаа дондомбор тийм ээ мэд гэсэн тэр гагжаала дондомжийн чадварыг үзүүлсэн дондомба гэдэг үг нь үгэн дээрээ байхгүй гэсэн тийм л санаа юм а гэж. Цэги сэмбэр мажирви ванду задвэж. Дангай гişүүдийн бод ойсу мамава гэдэг үг чинь бол үгэн дээрээ байхгүй байгаа л гэсэн тэр утгыг л илэрхийлж байгаа ийм үг юм а гэж. Шээсэр. Аранлаг юу гэж амаал гисо гинэ. Өмнөх нь зөвөө гэж. Ойсу 60-ын доо энэ юм шинэ мэндэ донжи 60 ингэж утгаараа үзүүлсэн доо гэж хэлэх нь бол аранлаг эхний хажиг нь бол зөвөө л гэж маягтай. Арай дээр байна гэх маягтай. Ликсо гэж. Тэгээ энийг заавал хажиг гэж нэрлээл ингээл тэгээ өөрөө хойноос нь амаа ликсо гэх хэрэг байсан юм уу? Зүгээр өөрийнхөө л хэлчүүд болох байсан юм шүү. Энд ямар одоо ингэж заавал хажиг гэж ингэж оруулах хэрэг байсан юм болов? Говаа чадвар чинь говаа миксээ онцгойд нэг тэгж ингэж хажиг гэж ингэж үзүүлэх тийм хэрэг байсан юм байл үү те тийм ээ. Амаал гисог өөрөө өмнөхтэй санал нэгдэж байгаа юм шиг
маягтай альцсан байна шүү дээ тийм ээ. Зүгээр л харанлаг ингэж бодож байна гэдээ хэлчихлээр болохгүй л байсан байна. За цааш нь Ян рондог ба сог Бээжин Умар Анжуба намнаарэ гэж. За мөн Ламар рондог ба гэд одоо төвдийн одоо парчин их кайва гэж байгаа шүү дээ тий. Парчингийн ном шүнд бол үнэхээр их алдартай мэрэгэн юм лам. Нэр нь бол рондог ба гэдэг тий. Ламар рондог ба. За тэргүүтээ төвдийн одоо Умар Анжуба нууд Умар Анжуба. За дээр үед бол хуучин бол тийм бас ёс уламжлал бол байсан гинлээ. Энтгэгдж байсан, төвдөж бас тийм ёс байсан гэдэг юм лээ. Одоо би Умар Анжудын үзэл онолтой гэж одоо шууд хэлж чаддаг, хэлдэг байсан юм лээ. Эсвэл одоо би Симзамба гэж. Эдгээр одоо Ламар рондог ба бол парчингийн ёсонд одоо их сүрхий мэрэгэн угаасаа ер нь их мэрэгэн одоо мэрэгэн гэдэг нь бол эрдэмтэн хүн байсан юм билээ. Тэгэхээр бол Танжирын дүмтаагч бол судалсан бай таараа, Симзамбын дүмтааг судалсан байж таараа тийм ээ. Гэхдээ өөрийнх нь үзэл онол бол Умар Анжуба гэж. Тэ. Тэгээд одоо Сэрлэнба ламжууд юм одоо Симзамбын даваатай байсан ч гэдэг юм уу ингээд тэр ер нь бол тийм их нууж муудаг тийм зүйл бол биш юм билээ л дээ. Тэр гуучин бол би Умар Анжуба ч шууд зарладаг. Би Умар Анжудын даваатай үзэл онолтой. Тэгээд тэрнийхэн дагуу тэр үзэл онолоо хамгаалдаг тий. Одоо ном хайдаг ч юм уу асуулгатай хүн бол яг Умар Анжудынхан тэр үзэл онолын дагуу ингээд бүх одоо юуг бол ингээд тайлбарлаж чаддаг, тэрэнд нь тааруулж тийм ээ. Одоо шилам намсум тийм ээ. Шийн ном шиг тийм үндэс суур үзэл онол. Тэр суур үзэл онол дээр тулгуурлаад одоо Бурхны хутгийг олох, зовлонгоос гарах тэр зам мөрийг тэр өөрийнхөө суур онолтой яв цав таарах тийм зам мөрийг. Тэгээд тэр зам мөрөөрөө явах юм бол ийм үр дүнд хүрнэ гэсэн те Бравийн нам шиг. Шалан барай сүмжээ нам шиг тийм ээ. Энэ бүр одоо ёстой нөгөө нэг цагийн зүү шиг яв цав ингэ таарах. Тийм хэмжээнд одоо тайлбарлаж чадах. Өөрөө тийм хэмжээнд одоо эзэмссэн тийм ээ үзэл онол ойлгосон. Тийм байж ич одоо юу гэх юм би Умар Анжуба. Эсвэл би Умар Танжирва. Би Умар Симзамбын үзэл онолтой. Би бол Жавраг Маравийн үзэл онолтой. Дөдөваа юм. Тэгж бол чаддаг байсан гэлээ. Тийм учраас бол энэ дээр тэгж гаргаж штэ тийм ээ. Ян Рондогба тэргүүтээ төвдийн одоо Умар Анжудбанууд Умар Анжудын үзэл онолтой одоо мэрэгд бол юу гэж юм гэхээр Ширүүн юм бо нанцан дүжрийн доцог дэ гагжаала дондомжийн чадвар мажирвийн доо юм ба митэ бар таал. За гагжаала дондомжийн чадвар мажирвийн доо гэх нь бол буруу юм аа гэж үзэж байна. Тийм ээ. Рондогба тэргүүтээ. Дордон дүү пумбон аваад идэг жаа раншинжэс домбор яндагвар жэсү даа шээсүн багаан шиг гэж. За энэ бас тун бодох юмтай. Төвдийн одоо Умар Анжуба нар бол Ширүүн юмбу сая бол Ширүүн юмбу гагжаала дондомжийн чадвар жарлаагүй сүмэд амд гэдэг ерөөсөө нэг үгч байхгүй ингээд шууд үзүүлсэн учраас Дамдангийн доо гэдэг ингээд баахан ярьлаа штэ. Умар Анжуба одоо төвдийн одоо Умар Анжуба нар бол юу гэдэг вэ? Ширүүн юмбу бол гагжаала дондомжийн чадвар жарлуулаагүй тийм доо биш ээ. Жарлуулсан юм аа, үзүүлсэн юм аа. Яаж үзүүлсэн гэхээр дордон дүү гэж. Товч одоо Ширүүн юмбугийн товч одоо товчилж үзүүлж байгаа одоо тийм хэсэг байгаа шүү дээ тий. Дордон гэж. Дордондоо бол пумбун аваад эхлээс үгнэ дамын дэмэрөө гэхээр пумбун авууд дэдэг жаа раншинжис домбор яндагур жэсү дао гэж үг байгаа шүү дээ. Ширүүн юмбугийн үг шүү дээ тийм ээ. Пумбун аваад дэдэг жаа гэдэг чинь таван цогц тэдгээр нь ч раншинжис домба гэж. Өөрийн мөн чанараасаа бол чанараар хоосон юм а гэж. Өөрийн мөн чанараасаа бүтээгүй маа гэдэг ийм үг байгаа шүү дээ тийм ээ. Пумбан аваад идэг жаа раншинжис домба гэдэг. Домбор яндагур жэсү дао химэн зарлигласан бөгөөд пунсуг пумбун тэргүүтэн бол раншинжис дүвна пумбу тэргүүтэн нь бол дэмбэр дүв говичэр шина чима мадувдэ гэж.
Пунсаг раншинжис думна пунсаг дэмбэр дүү говьчир шина чима матувдэ гэж. За тэгэхээр Умар Анжидбаа нар юу гэж юм гэхээр раншинжис домба гэдээ бол хэлсэн шүү дээ. Энэ чинь гаржаалаа дондомжийн чадвар үзүүлж байгаа хэлбэр юм аа. Хэрвээ пунсаг раншинжис думна дэмбэр дүүийн чав гэх юм бол чима матувдэ гэдэг нь аранлаг юу гэж энэ аранлаг хэлж байгаа шүү дээ чима матув. Пумбу тэргүүтэн бол раншинжис думна пумбу тэргүүтэн дэмбэр дүүийн чаваа бол байхгүй. Мөн чанараасаа бүтсэн байх юм бол үннээсээ бүтсэн байх албатай бол биш юм аа гэд. Тэгэхээр раншинжис дууа дэмбэр дууа гэдэг хоёрыг бол ялгаж өгч шүү дээ. Раншинжис дүүна дэмбэр дүүийн бол чаваа байхгүй гэж. Чима матувдэ. Шэрв домэлаас. За шэрв домэ гэдэг чинь бол Бэлгүүний зуул гэдэг энэ бол хэний зохиосон ном шүү дээ. Ловн лэгдэн жидийн зохиосон ном шүү. Ловн лэгдэн жидийн зохиосон шэрв домэ гэдэг ном. Тэгэхээр ловн лэгдэн жид өөрөө Умар Анжидбын шиндаас оруулж идэв шүү дээ, тийм ээ. Умар Анжидбын одоо үзэл онолыг одоо гаргасан хүн. Тэгэхээр ловн лэгдэн жидийн Умар Анжид одоо энэ чинь Умар Анжидбаа нам нараа гэсэн шүү дээ. Умар Анжидбаа нарын үзлийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр гол шүнгийн бол тэрнээс нь одоо татчих тийм ээ. Шэрв домэлаа. Сэмзам бис гүндэг рангийн цанижис мадуур додвала нодвадын бичэр гэж. Нодвадын бичэр. Дэртэл гүндэг рангийн цанижис мадуви дон гүндэг догжижи миндан догвадэр мадувала житна дэнэт шаван им бис гүрдүсү жүрүр сумбадан гүндэг догжижи миндан догвис дагвин ча дэр мадубала житна дэям мэтэ бичэр сум бичэр. Дамбуу дэртэл дэнэтлэ дэла галдэ дэр сүг шээж авар идла жодвад цэгдүүжүүдийн гүндагвин овооны гаянба дэ мэддо. Шинаны ойгуула гурвандава инде идла жодвад цэгдүү жодвала гурван дэвичэр шээсүм бичэр. Нева дэртэл дэнэтлэ жидэ гаян румис дэ нийжин донду гүн дагвадэ мэтэдэ берна тагвала бүрэлжи ло шино. Шинаны гүн дагва мэдва маиндэ дэла намба давис лодо төлвис гүн дагвин дом мэжан таниду бүрэлжилвала дэ мэдва маин бичэрө шээсүм бичэр. За энэ дэр за бүр үг үсгээр нь тайлбарлах уу? Утгаар нь хэлээд явчих уу? За энд юуг үзүүлж байгаа юм бэ гэхээр саяны ярьсан пунсаг раншинжис дууадан дэмбэр дууа хоёрын ялгааг үзүүлж байгаа. За энд бол ингээд шэрв домэ буюу ловн лэгдэн жид ламын зохиосон шэрв домэ Умар Анжидбын гол одоо номноос нь иш татаад энэ бол гүндэг рангийн цанижис мадууа гэдэг утга чинь юу гэсэн үг юм бэ гэхээр гүндэг догжижийн мэндон догви дэр мадууала жидна хэрвээ ийм байх юм бол дэнэ шаван юм бис гүрдүсүж үрсэн баадан. За энийг бол одоо юун дээр жожин шаван заяан гурван дээр урж өрөө энэ төр гээд дангайл гişүдний бод байгаа шүү дээ тийм ээ. За тэрийг өднөр бол дараа нь уншина. За гүндэг рангийн цанижис мадууа гэдэг утга бол тийм ээ. Сэмзам бис гүндэг рангийн цанижис мадууа гэж үзэж байгаа тийм ээ. Шаван ёндов дэмбэр дууа гэж байгаа. Тэр сэмзамбын гүндэг рангийн цанижи мадууа гэдгийн утгаг гүндэг догжижи миндан догва дэр мадууала жидна гэж. За энэ догжижи мин догва хоёрыг бол олон ярьсандаа хэдүүлээ тийм ээ. Мин даян дом мижиг гэд минда шагва гэдэг дээр нь бол хоёр янзын мин даа байгаа тийм ээ. Жигдэнла дагваадан догжижи мин догва тийм ээ. Нөгөө дажун дагва. Нөгөө ревунжинла даваа шээжодва энэ төргээ зөндөө ярьсан шүү дээ тийм. Нөгөө туулаатан сарыг туулаатан энэ төр гэж нэрлэдэг энэ төргээ. Тэр алдарсан нэр байх уу догжижи мин энэ яг хоёр мин даа гэдэг хоёр юм байгаа тийм. За тэрнийг хоёрыг ялгааг энэ дээр яриад байна шүү дээ тийм. Гүндэг рангийн цаниж мадувын утга гэдэг утга нь бол гүндэг догжиж юм догоо тэр мадууала жидна хэрвээ гэх юм бол
Дэний шаваа юм биш гүрдөвсү жүргөр сум бадан гурван дэва болно буруу болно гэх тэ. Гүндэг догжиж миндан догви дагви ча дэр мадуу балаа жидна дэя метеор сум бичэр. Дамбуу дэр таал дэнийтлээ гэдэг нь энэ шэрүү домэла бас ахаад үргэлжлүүлээд иш татчин тэ дэнийтлээ гэдэг. Дэла галдаа дэр сүг шээж авар идлаж одваадан цэгдүүж өдвийн гүн дагвын овооны гаян бат медо шинааны нговола гурван дэва болно гэж. Сүг гэдэг чинь шаваа. Сүг шаваа тийм үү. Тэгээд сүгээр төлөөлвөл шээж яваар идлаж одваадан цэгдүүж өдвийн үгэн дээрээ сүг шээж өдвийн танид жодвийн гүн дагвын овооны гаян бат медо шинааны нговола гурван дэва эндэ гэж. Нговола гурван дэва гэдэг чинь сүг буюу шаваанла гурван дэва болно. Сүг шээж өдвийн дааж үгийн жүгшэр аранги цанижис дуа гүндэг тавьж байгаа. Тэгээ медо шинааны нговола гурван дэва эндэ идлаж одваад цэгдүүж одвола гурван дэва юм бичрөө гэж. Идлаж одваад цэгдүүж одвоо сүг шээж өдвийн дааж үгийн жүгшэр гэх юм уу? Эсвэл юу лээ? Сүгзэн цамаа. Тийм ээ сүгзэн цамаа за татууд зимба. Энийг хэлж байгаа. За идлаж одвоод цэгдүүж гурван дэва ширөө шээсүн бичэр. Яваад иртэл дэнийтлээ мөн ахаад тэр шэрүү домегаас жида гаяар уис дэнийжин донду гүн дагваад мэтэдэ. Дэнийжин донду гүн дагваад мэтэдэ берна тагвала бүрлжин лошно гэж. Гүндэг няваа нь штэ тий. Гүндэг догжиж миндэн догвын дагвын чаа дэр мадуу бала жидна дэя метева индэ гэсэн санаа штэ. Метеор тал дэнийтлээ жида гаяар уис дамбуу дэртэл няваа дэртэл гэдгээ бол төркүү сайхан ялгуул тэгэл утхан гайгүй штэ тийм ээ. Энэ гүндэг догжиж миндэн догвын чаа дэр мадуу гэж. Тэгэхээр дэни гэдэг нь энэ тэрийг хэлж штэ тий. Догвын мин догва. Гаяар ума дэнийжэ донд гүн дагваад мэтэдэ берна тавгаала бүрлж юм. За тэр одоо жишээ нь юу гэсэн үг гэхээр энэ жишээ нь юу хэлж байгаа гэхээр тавгаала бүрлжийн лошно гэдэг нь одоо зориг дээр зөндөө гардаг шүү дээ тийм ээ. Лоши буруу мэдсэн мэдл болно. Бүдүүн ийм олсыг одоо бүрэнхий одоо нэг нар шинхийн алдаж ч юм уу нэг гэхээр бүдүүн олс байлаа гэж бодоход тэрийг нэг могой шиг ингээд харагдах андуурах байдаг тийм. Тэгэхээр бүдүүн олсыг могой болгож харж бодож байгаа тэр оюун ухаан шиг ийм эндүүрсэн буруу мэдсэн ийм юмаа гэж тийм ээ. Тэр гүндэг догжиж минд догвын чаа дэр мадуала жидна дэя мэтэдэ гэдгийг баталгаа. Шинааны гүн дагва мэдва маинде дэла намби дави лодой төлвийн гүн дөгвөн доо мэдж таниду бүрэл чилвала дэ мэдва маин бич шээс. За энэний утгыг одоо энд гаргана. Дэна гүндэг сог арингийн цанижис дүүр говаа наа гэж. Гүндэг тэргүүтэн арингийн цанижис дүүр говаа гэж. Тийм ээ дүүр говаана гэж. Арингийн цанижис дүүа буюу гүндэг бол өөрийнхөө бэлэг чанараас бүтсийма гэдгийг няцааваас дондомжийн чадвар жарна гог гойва гэж. Тийм ээ арингийн цанижис дүүа гэдгийг үгүйсгэхдээ дондомжийн чадвар дондомдуу мэд үгүйсгэж байгаа зүйл нь бол дондом юм а гэдэг энэ онцлогийг нь холбож үгүйсгэх хэрэгтэй нь бол умавын ригвэр додварж байгаа дээ гэж. Умавын ригвай буюу одоо умавын үзэл онолын хувьд бол ийм юм а гэж ингэж үзэх хэрэгтэй юм а гэж тийм ээ. Умавын хувьд умаар анжидвын хувьд бол одоо умава гэдэг байгаа чинь умаар анжидва гэж хэлнэ шүү дээ. Раар ангил өглөө умаа шүү дээ. Одоо бол умаар анжид билүү шир шанаа ярьж байгаа шүү дээ тийм ээ. Шир шанаа ярьж байгаа шүү. Умавын ригвэр додвор жаагууд чö нам тэгэхээр гүндэг арангийн цанижис мадуа гэж байгаа шүү дээ. Мадуа гэдэг чинь үгүйсгэж байгаа.
үгүйсгэж байгаа зүйл дон дамбар мадуу, дон дамбаа гэдгийг бол үгүйсгэж байгаамаа гэж ойлгох хэрэгтэй шүү. Гэж хэлж байгаа чинь Умар Анжидвагийн үзэл онол юм шүү гэж. Гойд чой ном дон дамбаа ранги санижис мэдва дон дамбаа юм биш. Чой ном тэ юмс нугууд бол дон дамбаа ранги санижис мэдва дон дамбаа юм биш. Шэя дэя додорвала бомбаше ше дагуй миндан да замжис шагуин юлдэр дон дамбар дува говала умин рива гойва маинде дээр дон дамбар мадува дон дамба маин бичирдэ додорватан бомби минда машешин дон шивин гугбадан. За. За энэ хэсгийг ярьчих тийм ээ. Энэ цаг гарan яриад эхлэхээр л толгойд өрөд эхэлж шүү. За за энийг бол ингээд дондомжийн чадвар зарлуулж үзүүлж байгааг бол Умави ригва гэж бол ойлгох хэрэгтэй. Чой ном дон дамбаа рангийн санижи мэдва дон дамбаа юм биш. Дэ додорвала бомбаше дагуй за додорва гэж юм зүндэр гэдтэй ийм одоо нөгөө нэг бомбны цанидч додор шавсан чүжирж донжид нүү. Тэгээ ийм зүндэр хотооттой ийм одоо амтай сууртай ийм зүйлийг бол бомба гэж химэн нэр зүүж байгаа тийм үү. Тэр миндан даа замжийн шавгын юл дэр гэж. За тэр нэр томьёо өгөх. Тэгж нэрлэх. Тэгж одоо миндан даа замж нэр томьёо төдийгөр одоо байгаа гэх тийм ээ. Байгаа гих ийм байдлаар бол дон дамбар дүүа гэж бол дон дамбар дүүа юма гэдгийг няцаах тийм ээ. За одоо ингээр хэлээ. Одоо юу гэдгийг шүнгийнхэн дагуу явах нь бүр яах гачин төвхтэй болоод байна. Зүгээр Монгол одоо зүгээр ингийн хар яриагаар хэлэх юм бол ийм зүйлийг бомба гэж нэрлэх тийм ээ. Тэр бомба гэж нэрлэх нэр зүүхээр анханасаа одоо бүр мөн чанараасаа гэх юм уу үнэмлэхүү утгандаа бүр бомба гэж нэрлэхтгэхээр ингэж үүсэж бий болсон юмаа гэдэг нь бол таарахгүй штэ. Таарахгүй тийм үү. Дон дамбар тэр минда замжийн шагуй юлдэр дон дамбар дүүа. Бомба гэдэг нэр өгөхөөр анханасаа тэгж бүтээгүү маа гэдгийг ойлгуулахын тулд гэх юм уу та тийм бүтээгүү гэдгийг тэгж ойлгуулахын тулд эсвэл бомба гэдэг нэр өгөхөөс анханасаа тэгж өөрийнхөө мөн чанарт үнэмлэхүү дээд утгандаа тэгж бүтсэн юмаа гэдгийг үгүйсгэхийн тулд бол одоо тэр дон дамбаа гэдгийг ойлгуул одоо зарлуулж байгаа нь бол умын рива бол тэрэнд шаардлагатай биш юм аа. Нэх одоо тийм мундаг юм тэрэнд хэрэггүй гэсэн. Одоо энгийнээр бол тий умын рива гова маиндэ гэж байгаа үстэй. Умын рива гова маиндэ гэж. Тэрийг ойлгуулахын тулд одоо нэг мундаг нарийн юм яриад ах шаардлага. Энэ ойлгуус зүгээр тайлбарлахад ойлгоцохоор зүйл шүү дээ тий. Умын рива гова маин дээр дон дамбар мадууа дон дамба маин бичэр. Тийм ээ. Дэр гэдэг нь додорвала бомба шивийн миндан даа замжийн шагуун юл дэр дон дамбар мадууа ч нь бол дон дамбаа бол биш юм аа. Тэрийг дон дамбаа гэж хэлээд байгаа юм биш ээ гэсэн үг. Энэ одоо Умар Анжидвагийн хоосон чанар руу явж байгаа маш сайхан ялгаж өгж байгаа хэлбэр шүү дээ. Дон дамбар мадуу сүг мэд гэж ширүүн юм дотор сүг мэд гэдэг чинь сүг дон дамбар мэд гэсэн үг гэж хэлээд байгаа шүү дээ. Сүг дон дамбар мэд. Тэр дон дамбаа гэдэг чинь ямарваа нэгэн зүйлийг сүг гэж нэрлэхээр минда замжийн шагуй юл тэр дон дамбар дүүа гэдгийг хаахын тулд тэрийг хэлээд байгаа юм биш ээ. Тэгэхээр одоо тэр дон дамбар дүүа гэдэг тийм ээ тэр минда шагуйн юл тэр дон дамбар дүүа чинь одоо яриад байгаа тэр дон дамбаа биш байхгүй юу гэж лээ. Дон дамбаа маян бичэрдээ. Додорваадан бомби минда машешин дон шивин гугаадан гэж.
За доодорва гэдэг те одоо тийм цүндгэр гэдэгтэй ийм амтай сууртай гэдэг ч юм уу. Бумба гэдэг нэр томьёог огтоосоо мэдэхгүй. Гэхдээ тэр зүйлийнхаа одоо тэр зүйлээ ерөнхийд нь мэддэг утгын тий тийм тэнэг тэг гүгва дон шивийн гүгва гэж. Одоо тэнэг оюуны хомсдолтой хүн байж болно шүү дээ. Жишээ нь одоо тий одоо би одоо хамаагүй жишээ авчиж магадгүй шүү зүгээр. Миний санаанд орж байгаа юм л энэ. Одоо оюуны хомсдолтой хүн бай тий хилгүү өдүүлээ дээр нь. Тэр чин одоо эн чинь ийм бүндгэр гэдэгтэй ийм амтай ингээд ийм суурин дээрээ ингээд тогтдог энэ дүүн ингээд уусаа ордог гэдэг ч юм уу тийм наривчилж ярьж хэлж чадахгүй тэгэж ойлгодогчгүй тийм тэнэг хүн бай. Тэгээ бумба гэдэг нэр томьёог мэдхгүй дүлий бумба гэж сонсож байгаачгүй. Тэгээд хэлгүй учраас бумба гэж хэлж чадахчгүй. Тэ? Гэхдээ ингээ бумб бариад усанд яваад байж чадна үстэй. Байж болно шүү дээ, тэ? Ус авдаг, тэрүүгээр ус ингээд хийгээд ууж чаддаг. Ийм тэрийг хэлж байгаа. Доодорваад бумбын мянда машэшин гэж. Доодорваа гэдгийг ч мэдэхгүй. Бумбын нэр томьёогч мэдэхгүй. Тэгвэл тэрнийг одоо утгыг гэх юм уу да тий. Тэр зүйлээ цаад зүйлээ мэдж байгааг хэлж байгаа хгүй дон шива гэдэг. Тэрийг мэдж байгаа тэнэг хийгээд омбоо намжис гэдэг нь омбоо гэдэг нь юу хэлж байгаа? Дүлийг хэлж байгаа. Дүлий. Омбоо намжис дээд дэр дон дамбар дүүр эзэн бичэр гэж. Тэгээд хилгүү дүлий дээр нь одоо тэнэг. Тэгвэл одоо бомб бариад ингээд нэг усанд яваад ингээд байдаг улсууд бол байгаа штэ. Тэд нар бол мэдгүй ч гэсэн тэрийг дон дамбар дүүа гэж огтосоо боддгоо маа гэж. Энүүгээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр тэр бүндгэр зүйл маань бумба гэдэг нэр томьёо өгөхөөр өөрийнхөө мөн чанараас юм уу үнэмлэхүй дээд утгандаа бүтсэн гэдгийг үгүйсгэхийн тухайд тийм биш юмаа гэдгийг ойлгуулахын тухайд дон дамбар мадуа гэдэг үгийг хэрэглээд байгаа юм бишээ. Дон дамбар мадуа гэж тэрийг ойлгуулах гэдэг байгаа юм бишээ гэж хэлгээд байна шүү дээ. Тийм юм нэр томьёог ийч мэддэггүй тэнэг дүлийнүүд ч гэсэн тэрийг мэдгүй мөртлөө тэрийг дон дамбар дүүр мэдэн бичэр те. Дон дамбар дүүа гэж бол огтосооч боддггүй шүү дээ. Мэдэн бичэр. Доодорва миндан даазамжийн шавга маян бичэр. Доодорва бол миндан даазамжийн шавга маян бичэр. За энэ умаар анжуудын чухал юм ярьж шүү. Доодорва миндан даазамжийн шавга маян гэж. Маян гэж. Умаа танжирва бол доодорва миндан даазамжийн шавга ийн шүү дээ те. Танжирва байсан. Одоо умаар анжуудаа бол нөгөөхөө гаргаж штэ. Доодорва миндан даазамжийн шавга маян бичэр гэж байгаа. Маян бичэр. Тэгээ тэрнийхэн жишээн дээр гүгва гэж байгаа. Гүгва гэдэг чинь тэнэг, омба гэдэг чинь дүлий үстэй. Энийг ингэж оруулж ирж штэ ойлгож байна. Оруулж ирж байгаа үз. За дамбуу дээр тал гүгвадан омба намжис шау гэж нэг үг байдаг те. Шау гэдэг. Тахир дутуу хэлдэг ш төвдөлээр. Тахир дутуу. За дамбуу дээр тал гүгвадан омба намжис доодорвадан бумбын даашивын гоно доодорваала бумбашэ дагвын мяндан юлдуу дон дамбар мэдэн бичэр. За тэнэг дүлийнүүд бол доодорва гэдэг юм уу тэр бүндгөр одоо зүндгэр хотоодтой тийм ээ гэх юм уу эсвэл одоо бумбын даашивын гоно гэж бумбын одоо нэр томьёог мэдж байгахын мэдхийн үүднээс доодорваала бумба гэдэг доодорва ийм зүндгэрийг бол ингэ бомб гэдэг юм аа гих тийм ээ хэмээх тэр мяндан юлдүү дон дамбар мэдэн бичэр тий доодорваг бумба гэдэг юм аа бумба шивийн юлдүү бол дон дамбар мэдэн бич дон дамбар бол одоо боддгоо маа л гэсэн санаа шүү дээ тий мэдэн ба гэдэг мэдэн бичэр Нева шэндүү шатсан доо гэж шэндүү шатсан доо хоёр дахь нь бол бусад өөр бусад газар бол ном үзүүлсэн гэж. За задаг нева шүгла хорлоо дамбур
пунсаг чой тамжид дон домбор арангийн цанижис дүүр сумба дандан дүү дэлцүүл ёдтой гэж задыг яв. За шүглэ хорлоо домбо пунсагжийн чой тамжид за энэ задыг яв дараагийн хичээлээр хамтд нь ярмаар юм байна. За тэгэхээр бол одоо өнөөдөр гол нь бол умаар анжид юу ясна тийм ээ, энд маш чухал өөрийнх нь үзэл номлын тод одоо ялгарах юм а энд хэлж штэ тий. Дон домбор дүүр мэзэн бичиг доодрва миндан даазамжийн шаваа маян бич гэж штэ тий. Доодрва гэдэг бол миндэ шагцам төдий биш юм аа. Тийм ээ. Нүгээрээ юу хэлэх гээд байгаа вэ гэхээр энд гарсан раншинжис дууадан дэмбэр дууа гэдэг хоёрын ялгаа гаргаж өгч штэ тийм ээ. Тэгэхээр умаар анжидоо зүгээр товчхондоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр доодорваадан бумбаа болвол раншинжис дууа юм аа. Раншинжис дууа юм гэж хүлээмжшүүлж байна. Пумбу тэргүүтэн болвол раншинжис дууа юм. Дэмбэр дууа маян гэж хэлэх гээд байна. Энэ хоёрыг ялгаад. Раншинжис дууна пунсаг раншинжис дууна пунсаг дэмбэр дүү говьч шана чима мадувдэ гэсэн шүү дээ. Тэ. Шэсумба гаан шиг дордон метеорд дордон пумогоо гэдэг раншин дүмжээс даа. Раншинжис дууна дэмбэр дүү чаваа маж гэсэн тэ. Чаваа маж гэсэн. Тэгэхээр умаар анжидоо бол доодорваадан бумба тэргүүтэн бол раншинжис дууаин энэ араа энэ доодорваадан миндэ даазамжийн шаваа маян гэдэг чинь нэр одоо дохио төдийгөр байгаа биш юм а гэж шүү дээ. Энэс илүү зүйл байгаамаа гэж хэлдэг. Тэр илүү нь юу юм гэхээр раншинжис дууа юм а гэж хэлдэг шүү дээ. Саяны энэ дээр ярьснаар нэг холбох юм бол доодорваа болвол миндан даазамжийн шаваа маяндэ дээр раншинжис дүү бийж. Раншинжис дүү аян гэж хэлдэг. Слон номинда намын вангийн шаваа маянбар юл арангийн түн маянбын дутлогжин өнө дуа мадуа гэдэг юм яриад байгаа шүү дээ тийм ээ. Мадуа юм гэдэг шүү дээ. Юл ангийн түн маянбын дутлогжин өнө дуа бол гагчаа гэж тавьж байгаа тийм ээ. За тэгэхээр умаар анжид юу ясна бол доодорва миндэ шагзам миндан даазамжийн шаваа маян гэж. Танжруу бол миндан даазамжийн шаваа ин гэдэг тийм ээ. За энэ өрөөд өнөөдрийнхөө хичээлийг завсарлаа. Бүгдд нь баярлалаа.